Okay guys. За, өрөөнд өнөөдрийн лекцээр болохоор үндсэн liquidity болон ипта гэсэн хоёр сэдвийн талаар болохоор байгаа. За, liquidity гэдэг үгний яг монгол орчуулга нь ерөнхий бол liquid буюу шингэн зүйлийг liquid гэж нэрлэдэг. За, тэнгууд яг liquidity гэдэг нь хөрөнгөний зах зээл рүү буюу бидний яг арилжаа хийж байгаа зах зээл дээр яг ямар учиртай, ямар шалтгаантай те ийм нэршилтэй байгаад байгаа вэ гэхээр нийт арилжаачдын те за институционал байна уу, энгийн ритейл бид нар шиг арилжаач байна уу, энэ бүх хүмүүсийн арилжааны зах зээлд оруулж байгаа мөнгө урсгал болон яг тэр тодорхой хэмжээнд нэг цаг дээр цугларсан их хамгийн их захиалгуудыг нийлүүлээд liquid money буюу яг ингээд тодорхой хэмжээнд шингэн гişнэр одоо ингээд харьцуулж харж байгаа. За ингэж байгаа шалтгаан нь болохоор ерөнхий ханшны хөдөлгөөн маань тухайн liquid байгаа ямар нэгэн те бэлэгдээгүй захиалгууд эсвэл аль хэдийн бэлэгдсэн яваа захиалгуудын stop loss юм уу take profit эдгээр нь бүгдээрээ нийлээд яг нэг ордер буюу захиалгуудын төрөлтөд ороод багтчихдаг. Тэгэхээр за магадгүй нэг тодорхой хэмжээнд ханшны те жишээ авъя. Яг одоо энэ хамгийн сүүлд үүссэн Nasdaq-ийн үед те энд нэг юм ёроол үүссэн байлаа гэж бодъё. За тэгвэл энд buy арилжаанд орсон хүмүүс ч байгаа, sell арилжаанд орсон хүмүүс ч байгаа те нийтдээ. За магадгүй энэ дээрээс ингээд те buy арилжаанд ороод stop loss-ийн хэмжээ нь энэ лоуд дээр тавьсан хэсэг бүлэг хүмүүс байгаа. Алдагдлын хэмжээгээ тааруулаад авна гэсэн. За эсвэл яг энэ хэсэг дээр давхар sell арилжаанд ороод ашиг авах цэгээ энэ дээр аваад гарнаач гэдэг юм уу те. Яг тухайн цэг дээр захиалгууд ингээд овоороо дүүрсэн байж байгаа гэсэн. А эсвэл яг энэ цэг дээр ирвэл би арилжаанд орно гэд захиалгын ордер тавиад өргөцсөн. Захиалгууд эдгээр бүгдээрээ нийлээд базагдаад энэ гуруула ордерууд буюу захиалгуудын төрөлтөд ордог. За тэгвэл яг тухайн захиалгууд нь нийлээд хаана хамгийн их захиалга байна? Тухайн захиалгын дагуу бид нар өнөөдрийн үзэх гээд байгаа ипта гэдэг байгаа алгоритм маань дагаж хөдөлж байдаг. Тэгвэл ерөнхийдөө яг тэр мөнгө урсгалыг буюу одоо хаана хамгийн их захиалгууд үүссэн байна? Захиалгын урсгалуудыг бид нар нэгтгээд нийтд нь liquidity буюу яг энэ мөнгө урсгалаар нь шингэн урсгал гэдэгтэй харьцуулаад liquidity гэж нэрлэдэг. За тэгвэл энэ liquidity гэдгийг ойлгоснороо бид нар юуг хамгийн түрүүнд харах боломжтой вэ гэхээр хаана хамгийн их захиалгууд оорсон байна те. За одоо тэгвэл яг тухайн захиалгууд үнэхээр оорсон захиалгууд төр ханш маань ирч чадах юм бол дараагийн чиглэлийн ханшны хөдөлгөөн хаашаа байх магадaltaй вэ гэдгийг таамаглах боломжтой байдаг гэсэн. Хаана хамгийн их мөнгө цугларсан байна? Яг л тэр газрыг бид нар liquidity гэж нэрлээд яг тухайн цэг рүү ханш маань очих магадлал нь илүү өндөр гэж. За тэгвэл liquidity нийт forex ч гэдэг юм уу CFD futures арилжааны зах зээл дээр арилжаа хийж байгаа хүмүүс янз янзаар олж харж болдог. За жишээлбэл нөгөө footprint ашигладаг ч гэдэг юм уу те нөгөө лааны оронд зөв нөгөө тоонууд хараад байгаа хүмүүс байдаг шүү дээ. Одоо маа Nova ч гэдэг юм уу Jacka одоо сураад байгаа ч гэдэг юм уу те баахан захиалгын тоонууд ингээд харагдаад байдаг те. Тэрийгээр хаана хамгийн их одоо те захиалгууд үлдсэн байна ч гэдэг юм уу гэх мэтчлэн liquidity-г харж болдог. За эсвэл нөгөө доовын онлоор ч гэдэг юм уу те high low high гэж харж байгаа бол эдгээр high цэгүүд дээр нь трендийн дагуу хамгийн их захиалгын бүсүүд liquidity цугларсан байдаг гэж үздэг. А эсэттэйгээр бол доовын онолтой төхөм тодорхой цагийн хугацаанд хамгийн чухал цагийн бүсүүдэд үүссэн high болон low цэгүүдийг хамгийн их liquidity агуулж өгдөг гэж үздэг. За мөн түрүүчийн лекцээр үзсэн ханшны сонирхлын бүс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ханш маань заавалжгүй liquidity авахын тулд үндсэн хөдөлгөөнөө явахын өмнө сонирхлын бүс рүү орж ирээд тодорхой хэмжээний нэг лоцыг эвдэж орж ирээд үндсэн чиглэлийн хөдөлгөөн орж ирдэг гэдэг. За тэр үндсэн чиглэлийн хөдөлгөөнд бас л ялгаахгүй өөр нэгэн сонирхлын бүс дээр ирээд тодорхой хэмжээний захиалгуудыг биелүүлчихэд үндсэн хөдөлгөөн орж ирдэг гэж үндсэн онлоор яваад байгаа. За тэгвэл яг бидний үзэж байгаа smart money concept дээр энэ liquidity гэдэг теоремыг маш энгийнээр тайлбарлаад өгсөн байдаг. Ердөөсөө л биднэрт үндсэн иптагийн шаардлагатай хэдхэн зүйл байгаа. Нэгдүгээрт нь болохоор ханшийн high болон low цэгүүд. Одоо ингэ хажуу талын зургийн жишээн дээр харах юм бол энд үлдээсэн high маань эргээгээ дараа авахдахтаа биднэрт өөрсдөө high үлдээхтэй liquidity буюу захиалгууд үлдээж байгаа гэсэн. High юм уу low цэг үүсчил байгаа бол тухайн цэгүүд дээр захиалгууд орж ирж байдаг. Эсвэл тухайн цэгүүд дээр хаана хамгийн их захиалгууд өмнө нь байсан байна. Тэдгээр цэгүүд дээр high юм уу low цэгүүд үүсч байдаг гэсэн. За тэгээ өмнө үүсчихсэн high low цэгүүд маань өөрсдөө liquidity-г агуулад эхэлдэг дараагийн хөдөлгөөнд гэсэн. Үнэхээр энэ хөдөлгөөний чиглэл дээш өсөд ирсэн бол
дараагийн ханшинд арилжаанд орж байгаа хүмүүс хэрвээ buy арилжаанд орох гэж байгаа бол stop loss end door тавьдаг. Хэрвээ sell орох гэж байгаа бол энэ ёроолыг ханш маань авна гэж үзэж арилжаанд ордог. Тийм учраас хамгийн их liquidity агуулгаж байгаа цэгүүд бол ерөнхийдөө хамгийн энгийнээр бол high low цэгүүд байдаг гэсэн ханшны. Хамгийн дээр үссэн орой хамгийн ёроолд үссэн, хамгийн доор үссэн ёроол уч гэдэг юм уу те. Ингээ анзаарах юм бол low-удаа аваад үндсэн чиглэлийн хөдөлгөөн эхэлдэг. High-удаа авлаа үндсэн чиглэлийн хөдөлгөөн эхэлдэг шиг юм уу те. Гэх мэтчлэн liquidity-г нэг аргаар нь харж болдог. Хоёр дахь аргаар нь болохоор яг IPTA дээр шаардлагатай байдаг үндсэн 3 зүйлээр харж болдог. Fair value gap буюу бодит үнийн зөрүү гэж монголоор нэрлэдэг. За ханш маань одоо жишээ авах юм бол магадгүй нэг тодорхой хэмжээний хугацаанд 50 тогтмол хөдөлж байгаад нэг чиглэлийн дагуу огцом үндсэн хөдөлгөөн гарч ирээд эсрэг хөдөлгөөн яваад үндсэн хөдөлгөөн үргэлжилсэн тохиолдолд энд бид нарт хоос орон зай үүсч гарч ирдэг. Энэ орон зайг бид нар fair value буюу бодит үнийн зөрүү гэж нэрлэдэг. Энэ дээрээс buy арилжаанд орж амжаагүй retail арилжаач гэдэг юм а те. Эсвэл магадгүй энэ доороос те бүр ингээд арилжаанд орноо гэд ордер тавьсан байсан боловч захиалга нь биелж чадлаггүй үндсэн distribution хөдөлгөөн явагдсан бол эргээгээд ханш заавал тухайн сонирхлын одоо тухайн хоосон зайг сонирхлын бүс болгож аваад эргэж орж ирдэг. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр энд үлдээсэн захиалгууд болон энд шинээр орохыг хүсэж байгаа хүмүүс маань шинээр захиалгууд нэмэгдээд ороод ирдэг гэсэн. Liquidity үүсчихэд гэсэн захиалга. Тэгэхээр ханш маань хэдийн энэ өсөлт үүссэн ч гэсэн эргээгээ зайлшгүй энэ зонлогоо л орж ирэх ёстой байдгаа гэсэн онлайн дагуу явагддаг гэсэн. За демо адилхан breaker block болон mitigation block гэж байгаа. За эдрийн талаар яг энэ liquidity концепцоо үзчихэд төлөө шилжээд орно. За тэгвэл яг энэ IPTA гэдэг энэ алгоритм байна. Яг энэ алгоритм маань үндсэндээ яг зах зээлийн үнийг яг шинэ өргөх чадвар буюу энэ liquidity байгаа бүсрүүл хөдөлгөх алгоритм байна. Хаана хамгийн их захиалгууд байна? Яг тэр бүсрүүл ингээд институцийн маш том маш хэмжээний триллион долларын мөнгө ашиглаж байгаа санхүүгийн байгууллагууд, банк зах зээлийн байгууллагууд гэдэг юм уу те. Тэдгээр газруудын ашигладаг өөрсдийнх нь үндсэн алгоритм байдаг. Энэхүү алгоритмын үйл ажиллагааныг яаж авдаг вэ гэхээр ерөнхийдөө одоо яг бид нар чартаа бүр ингээд 1 минут руу ингээд томруулаад харахад секунд тутамд ер нь бол дээшээ доош ингээд багсаа хөдлөөд байгаа те. Яг энэ хөдөлгөөнийг л хийж байгаа алгоритм гэсэн. Маш их жижигхэн бага мөнгөнд үнгээр нэгэн зэрэг маш олон сэл арилжаануудыг эсвэл маш олон buy арилжаануудыг нэгэн зэрэг оруулснараа ханшиг тодорхой хэмжээний хугацаанд хурдтай уналт олон өсөлтийн хөдөлгөөнд оруулж яадаг. За тэгвэл бидний яг үндсэн smart money концепц маань ерөнхийдөө яг энэ алгоритмын хөдөлгөөн яаж хөдлөд байгаа, хаашаа дараа нь хөдлөх ёстой вэ гэдэг логикийг л ойлгох дээр талархаж байна. Маркетинг бүтцээ бид нар ойлгоцсон бол нэг том цагийн чиглэлээ ойлгочихж байгаа да. Том цагийн чиглэлээ ойлгоцсон байхад оролтоо их гээд бага цаг руугаа оруулаад ирэхээр ингээд дээшээ ч тодорхойгүй, доошоо ч тодорхойгүй, дээшээ доошоо амар савлаад ороод ирдэг. Энэ нь ерөнхийдөө энэ smart money-гийн одоо үүсгэсэн алгоритм маань ханшиг тодорхой хэмжээний хугацаанд огцом дээш нь доош нь савлуулад эхэлдэг гэсэн үг. Яагаад тэгэхээр магадгүй том цагаараа өсөлттэй байгаа ч гэсэн бага цагийн буюу ингээд богино хугацааны арилжаа хийдэг хүмүүс маань тухайн өдрийн ханшиг магадгүй байж хамгийн хямд бүс дээрээс нь эсвэл хамгийн үнэтэй премиум бүс дээрээс нь захиалгуудаа зарах эсвэл авах хүсэлтэй байгаа юм уу? Бол тухайн тэр хүслийг одоо нэгсэндээ биелүүлэхийн тулд хөдөлж байгаа гэсэн үг. Мэдээж яг тэр хүсэж байгаа хүмүүс бол мэдээж яг нөгөө институционал том гарын нөхдүүд их хэмжээний мөнгөтэй хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэд нар чинь яг энэ арилжааны зах зээл дээр огт мөнгө алддаггүй гэдэг учир шалтгаан чинь ердөөсөө л яг энэ өөрсдөө энэ ханшиг хүссэн дураараа хөдөлгдөг. Яг тэр хүссэн дураар нь хөдөлгөж байгаа үндсэн бүтээгдэхүүн нэгсэндээ энэ IPTA-гийн алгоритм байгаад байгаа л гэсэн. Одоохондоо жоохон ойлгомжгүй байж магадгүй. Гэхдээ нэг амартай одоо бид нар ингээд програм код бичин ч гэдэг юм уу хиймэл ухааны талаар судлах гэсэн юм бол огт байхгүй. Ерөнхий суурь ойлголт нь тиймэрхүү л гэж гэдэг утгаар нь хэлж байгаа гэсэн. За тэгвэл яг энэ алгоритмыг бид нарт таньж харахын тулд түрүүний 3 болох энэ fair value-г FVG гэж нэрлэдэг байгаа тийм. За мөн breaker block болон mitigation block гэсэн юм 3 хамгийн үндсэн цогц зүйл байна. За тэнгууд fair value gap гэдэг маань болохоор үндсэндээ 3 лаанаас бүтдэг. Бид нарт үндсэн 1-р лаа, 2-р лаа, 3-р лаа гэх 3 лаа байх шаардлагатай. Хэрвээ ханш маань өсөлтийн чиглэлийн дагуу байх юм бол үндсэн 1-р лааны хамгийн дээд зэг болон
3 дугаар лааны хамгийн доод засгийн дунд үүссэн энэ зайг л бодит үнцэн гэж үлдээгээд энэ завсар ямар ч арилжаа хийгдээгүй ханш маань эргэж энэ бүс рүү бол орж ирэх нь тодорхой гэдэг утгаар нь орж үздэг гэсэн. За интернет дээр байдаг хичээлүүдийн ихэнх нь бол за энэ gap үлдээсэн бол gap-ын дээрээс өснө гэх одоо нэг энэ дээрээс ойгоод өсөх хэвээр, энэ дээрээс support авах хэвээр ч гэдэг юм уу те. Унжаагаа л эргээд энэчнээс resistance аваад унжах хэвээр гэж яриад байдаг. Гэтэл яг үнэндээ fair value gap маань ердөөсөө ч энэ дээрээс өсөх хэвээр гэсэн үг биш, ердөөсөө ч энэ дээрээс унах хэвээр гэсэн үг биш. А ерөнхийдөө ханш маань ер нь бол яг энэ бүс рүү бол орж ирэх ёстой гэдэг утгаар нь л ашигладаг гэсэн. Жишээлбэл бид нартай яг энэ fair value gap гэдгийг харах юм бол энэ ёроол дээр жишээлбэл үүссэн байгаа шүү дээ. 1-р лааны хамгийн доод зэг, 3-р лааны хамгийн дээд зэг гээд уналтын лаа үүссэн байхад яг үндэ бол ханш маань энэчнээс унаагүй арь эсрэгээр тэр чигтээ нэг эвдлээд гараад ирсэн тийм. А гэтэл зарим тохиолдолд бол мөн яг хүсснээ дагуу тийм. Одоо 1-р лааны дээд зэг, 2-р, 3-р лааны доод зэг энэ чинь gap үүссэн байхад ер нь бол энэчнээс ингээд ойсон байх ч гэдэг юм уу тийм. Янз хөдөлдөг. Ердөөсөө ч энэ дээрээс заавал ханш өсөх ёстой, энэчнээс заавал унах ёстой гэсэн тийм ойлголт бол байдаггүй шүүсэ. Яг л энэ алгоритмын одоо үндсэн хүслийн дагуу нэг бол энийг эвдэнэ, нэг бол энэчнээс ойно гэдэг. Энэ хоёрын хамгийн адилхан хийж байгаа ганц зүйл байгаа. Яг адилхан юм. Ердөөсөө л ханш заавалж энэ цэг дээр бол угаасаа ирж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй гэсэн. А тэр нь яг өнөөдөр орох уу, маргааш орох уу гэдэг нь бас яг тухайн үед тодорхойгүй байдаг. За тэр талаар дараа дараагийн лекцүүд дээр хэлүүлээ үзээд яваа. За fair value gap маань мэдээж өсөлтийн gap, уналтын gap гэх хоёр байгаа. Уналтын тохиолдолд бол 1-р лааны хамгийн доод зэг, 3-р лааны хамгийн дээд зэг гээд хоёр дахь лаа маань гол нь яг энэ хэмжээний эхний хоёр лаанаас хүчтэй өгсөн байх шаардлагатай байдаг. Тэгжээж ер нь бол gap-ыг үндсэн хүчтэй ханш маань ирэх боломжтой бүсэй гэж хардаг гэсэн. Дөрөвний одоо харуулсан жишээ шигтэй энэ хэмжээний том байж ханш маань эргэж орж ирдэг гэж гэдэг юм. А хитрхи жижигхэн байх юм бол орж ирэхгүй гэсэн юм байхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө бол зарим тохиолдолд хитрхи жижигхэн байвал ханш маань хүрхгүй яваад өгдөг тохиолдол байдаг. Тийм жишээ бол ерөнхийдөө бол дийлэнхтэй иймэрхүү гэсэн үг. Энд ингээ gap үлдээчихэд огт хүрээгүй тэр чигтээ унаад явцсан бааз. А гисэн хідэж нэлээд урт хугацааны дараа энэ дээрээсээ ойж унаагүй ч гэсэн хурж ирсэн үү? Хурж ирсэнтэй gap маань үүргээ ол гүйцэтгэсэн байна л гэсэн үг. За тэгээд gap-ыг бол бид нэг амар оролт зөвхөн gap-ын дээрээс оролт хийнэ гэсэн тийм логикийг бол огт ашиглаж болохгүй байх нэ. Манайхан жоохон тэрийг буруу ашиглаад байдаг гэсэн. За ерөнхийдөө энд gap үүссэн байвал ханш маань энэчнээс ирэх юм байна л гэж хардаг. За зарим тохиолдолд gap-ыг сонирхлын бүс болгодог point of interest гэдэг байгаа. Тэр нь ямар үед вэ гэхээр нөгөө цагаа бүр томруулаад магадгүй 1 цаг 2 одоо 4 цаг ч гэдэг юм бүр том цагийн чарт руу гаргаж иржээс бид нар gap-ыг сонирхлын бүс болгож авч болно. Жишээлбэл энэ шиг гэсэн. За энэ бол ингээд gap үүссэн хоосон зай байгаад байгаа шүү дээ. Энийг бол бас тоохгүй байж болно. 1-р лааны хамгийн дээд зэг, 3-р лааны доод зэг гэдэг ерөнхийдөө энд бид нарт ийм gap үлдээсэн байна гэж харчиж болно. За энэ бол бидний сонирхлын бүс, үндсэн сонирхлын бүслэр ирсэн өсөлтийн хөдөлгөөн явагдсан гэдэг. Том цагаараа ингэж харж болдог. За тэгээд мөн түрүүний хичээлдээ хичээлдэр хэлсэн шиг том цагч дээр бага цагч дээр ялгаа авахгүй яг л адилхан хөдөлдөг. Тэгэхээр үнэхээр трендийн чиглэл ирэх юм бол ялгаа авахгүй том цагийн сонирхлын бүс маань ч гэсэн эвдрэх үед бас байна. Гэхдээ энэ эвдэрсний ардаас бид нар дахиад энэ сонирхлын бүс маань уналтын чиглэлээр нь спорт болоод ханшид тодорхой хэмжээнд унгааж өгснийг харж байгаа хта. Ийм логикуд байдаг. За тэгвэл одоо дараагийнх нь breaker гэж байна. Breaker-ийн жишээ нь болохоор ердөөс яг тренд эргэж явах үед үүсдэг. Ханш маань тодорхой чиглэлийн дагуу лоорлоо үүсгээд ингээд уналттай байж хагаад хамгийн доод цэгээ үлдээгээд үндсэн чиглэлийн дагуу үндсэн өсөлт дээшээ өмнөх сүүлүүлээс хаяа явдаг бид нэр market structure shift гэж яриаддаг те. Маркетинг бүтцийн шилжилт гэдэг. Уналтын трендийн хөдөлгөөнөөс өсөлтийн трендийн хөдөлгөөн шилжиж байна гэсэн. Яг энэ шилжилт хөдөлгөөн хийгдэх үед хамгийн сүүлийн уналтыг үүсгэсэн жижигхэн өсөлтийн хэсэг байгаа. Энэ бүсийг тэр чигт нь бид нэр breaker block гэж нэрлэдэг. Bullish breaker, өсөлтийн breaker гэсэн. Энэ маань бид нарт сонирхлын бус болж орж ирдэг гэсэн. Энэ бол өстой жинхэнэ нөгөө ханш маань энэ бүс дээр ирэх юм бол энэчнээс support авч үсэх ёстой гэдэг логикоор ажиллана гэсэн.
Fair value бол огт тийм биш. Fair value бол ханш маань энэ ч бол заавалжгүй ирнэ. Гэхдээ энэ дээрээс ой халахгүй. Breaker дээр бол ирнэ. Ирэх юм бол энэчнээс support аваад тухайн чиглэлийн дагуу явах хэрэгтэй гэдэг онол байна. Уналтын breaker бол бас ялгаа байхгүй тийм. Тодорхой чиглэлийн дагуу өсөлтийн хөтөлбөрөөр явж хагаад, өсөлтийн тренд явж хагаад чиглэл маань эргээд уналтын хөдөлгөөн эхэлсэн бол хамгийн сүүлд өссөн өсөлтийг үүсгэхээс өмнөх баг зэргийн pullback уналтыг тэр чигтэн бид breaker-ийн зон гэж нэрлэдэг. Энэ нь болохоор bearish breaker болоод үндсэн хөдөлгөөний дагуу ханшид эсэргүүцлийн бус болоод ханшийг унгааж өгдөг байна. Тэгвэл хэдүүлээ энэний жишээг авч үзье л. 5 минутын чартн дээр харагдана, 1 минутын чартн дээр харагддаг. Бүгдэн дээр нь харагддаг гэсэн. За одоо жишээлбэл энэ дээр бас харагдчихлаа л та. Ханш маань тодорхой чиглэлийн дагуу өсөлтийн трендтэй явж байгаад хамгийн дээд цэгээ үүсгээд бид нар доошо ханш маань эргээд унаад ороод ирсэн байгаа. За тэгвэл бидний нэгсэндээ breaker маань болохоор энэ хаяас энэ лоо хүртэл унсан энэ бүс тэр чигтэй гэсэн. Тэгээд эргээгээд харахад үндсэн breaker дээрээс маань үндсэн support аваад trend line одоо тренд маань үргэлжилсэн байна. За заавал юм том байх албагүй те бас энэ жижигхэн хөдөлгөөн дээр 1 минут руу оруулсан ч харж болно. Одоо маш хүчтэй онлайн тренд маркет нэгдэд унжаасан. Лоо үүсгэлээ, лоо орлоо. Дахиад хамгийн сүүлийн ярал үүслээ. Бид нар дэшегээ яасан. Хаяа явдаад маркет shift хийсэн те. За ингээ анзаараад харахад жижигхэн ч гэсэн бидний breaker бүс манглаар лоо хай лоо хамгийн сүүлийн өсөлтийн бүс болох энэ цэг маань breaker болж орж ирээд дээшээгээ ханш маань энэ сэтлэг гарч ирсэн байгааз эргээгээд энэчнээсээ орж ирж спортоо аваад үндсэн трендing чиглэлийн дагуу яваад эхэлсэн гэсэн үг. Breaker-ыг бид нар ингэж шиглэдэг. Мөн уналтан дээр ч гэсэн ялгаа авахгүй. 5 дахь зүйл би нэг ашиг аваад энэ shift ижлэгээ гарсан шүү дээ. Тэр үед ч гэсэн ялгаа авахгүй. Энд дээр харж байна. Хай цэг авлаа. Үндсэн лоо үүслээ. Higher high хийгээд ханш маань доошоо эвдрээд ороод ирсэн. За тэгэх юм бол бидний үндсэн breaker маань энэ жижигхэн уналтын бүс энэ болоод ороод ирж байгаа байхгүй. Зүгээр эвдэлж болно. Үндсэн уналт орж ирлээ. Breaker-ээс support аваад үндсэн чиглэлийн дагуу орж ирж байгаа гэсэн. Яг энэ breaker-ийн энэ бүс бол бидний хамгийн чухал сонирхлын бүс. Бага цаг дээр яг оролт хийх үед гэсэн үг. За өөр бас нэг жишээгээл энд бас харагдчихсан тийм. Яг үндсэн чиглэлийн тренд дууслаа. Лоо үлдээгээд лоо хай, лоо дахиад хай хийлээ. Дахиад доош сүүлийн уналт орж ирээд дээшээгээ бид нарт shift гараад ороод ирсэн. Бүтэц өөрчлөгдөд энэ дээрээс бидний breaker энэ ганцхан шиг ногоонлаа болоо. Яг энэ зааж авч. Унсан уналтын хамгийн доод цэгээс нь энэ нэг харлаа уналтын лаа шүү дээ. Энэ уналтын дээд зүүн нөө breaker-ийн цаана лааныхаа дээр дээшээ гарч ирсэн баг тэрийг нь тооцож байгаа юм шээсэн. Ингээд breaker болгож аваад татаад харах юм бол эндээс айгүй гоё оролт байгаа гэсэн. Low liquidity-г авсан. Үндсэн чиглэлийн дагуу shift. Лоорлоо үлдээгээд үндсэн трендing чиглэлээр өсөлт гараад ирдэг гэсэн. Breaker-ыг бид нар ингэж шиглэдэг. Энэ бол Iptag-ийн хувьд smart money маань уналтын чиглэлийн хөдөлгөөнд дууссан. Одоо удахгүй өсөлтийн хөдөлгөөн эхлэх ёстой гэдэг онолыг бид нарт хэлж байгаа. Бүх breaker бас ажилдаггүй. Жишээлбэл энд гэсэн үг. Уналт үүслээ, өсөлт. Уналт үүслээ, өсөлт. Хамгийн сүүлийн уналт үүсгэлээ. Higher high хийж гарч ирсэн, бүтэц өөрчлөгдсөн, breaker дээр орж ирсэн боловч тэр чигтээ унсаар байгаа унаад low авчирдаг тохиолдол байгаа те. Энэ дээр бид нар яадаг вэ гэхээр нөгөө маркетинг бүтэц маань том цагийн сонирхлын бүс дээр ирээгүй. Эсвэл хангалттай liquidity аваагүй гэдэг үндснээс болоод хамаагүй цэг дээр үүссэн breaker дээр орчхоор алтчдаг тохиолдол байдаг гэсэн. За хоёр дахь опшоо энэ чинь хоёр дахь нь Iptag-ийн шаардлагатай одоо нэг хэрэглэгдэх хүнүүд. Би яг ийм цэг дээрээс л яг оролт хийн гэсэн тийм яг тийм юу одоо зүй тогтол ярихгүй байгаа шүү. За ерөнхийдөө ингэдэгэ гэдэг утгаар. Бид нар тэгээ өдрө болгон үүсэх албагүй. Ийм цэвэрхэн үүсэх бас албагүй да. Яг тухайн үед зөв харах гэж бид нарт бас тодорхой хэмжээний туршлага хэрэг болно. За тэнгуй хамгийн сүүлд нь бидэрт mitigation block гэж байдаг. Энэ нь болохоор breaker ч нь болохоор хамгийн сүүлд лоо үлдээчээд лоо доошо эвдэж орж ирээд дээшээ shift хийж гарч ирдэгтэй.
Гэтэл энэ маань үргэлжилсэн лов хийж чадлаггүй failure swing буюу ингээд энэ өмнөх лов эвдэхтэй бүтлгүүтээд хайр хаягаа гараад ирэх юм бол ловоосаа хамгийн сүүлд өссөн өсөлт хүртэл нь татаж аваад бидний mitigation block болгож ашигладаг. Уналтан дээр яг эсрэгээр өсөлтийн тренд үргэлжилж хагаад хайр хаяж чадлаггүй доошоогоо shift хийгээд жижигхэн shift хийгээ авчирч байгаа гэсэн. За мөн энийг breaker-тай адилхан нөхцлөөр ашиглана. Хэрвээ mitigation block үүссэн байх юм бол хаш маань эргээд энэчнээсээ support авч өсөх ёстой. Уналтын тренд дээр бол эргээд mitigation дээр ирээд унах ёстой гэсэн логикоор явдаг гэсэн. Энд дэр жишээнүүд бас байдаг. Яг одоо харагдчихэв да. Хаш маань доошо трендийн дагуу уналт явсан боловч өмнөх лава эвдэж чадлаггүй фейлдэд өсөө гараад ирсэн байна. Эргээгээд энэ хэсэг маань бидний mitigation болоод татаад харахад яг энэ mitigation таймаа зэрэгцээд бид нарт энд нөгөө ихний үдсэн fair value маань давхар үүсээд үндсэн оролтын цэг маань gap-ын дээрээс ч гэдэг юм уу те орох боломжтой байна гэсэн. Gap-ыг бол бид нарт зөвхөн дангаар нь ашиглахгүйгээр яг breaker болон mitigation-тэй л хослуулж ашиглана гэсэн. Одоо магадгүй яг ингээд үнэхээр тренд эргэжлээ гэж харж байгаа бол бид нар өсөлтийн gap маань өсөлтийн хөдөлгөөнөд дэмжихнэ гэж үзнэ. А түүнээс биш хамаагүй нэг gap хараад за энэ уналтын gap байгаа юм чи энэ дээрээс унах хэрэгтэй гэж унж болохгүй. Ягаад тэгэхээр тухайн үед бид нар тренд эргэжхийг үгүйсэхгүй те. Ингээд унах хэрэгтэй гэдэг. Энэ дэр бол gap-аа шалгаад гой унсан ч гэсэн ардаас нь нөхөр gap-аа яасан. Дэше эвдээ гараад ирцэн. Тэгээ эвдлээд өсөх юм уу гэж боддог. Өсөлгөө тэр чигтээ буцаацлаад ороод ирчихдэг ч гэдэг юм. Gap-ыг дангаар нь ашиглах дэндүү түүхэн яваад идэв. Тэгэхээр миний хувьд бол яг энэ breaker болон mitigation-тэй хослуулж ашиглавал айгүй үр дүнтэй байдаг. За өөр failure swing юм жишээ байх хэвээр. Зөндөө Nasdaq дээр бол ялангуяа айгүй тогтмол үүсдэг ерөнхий. Энд дээр ч гэсэн харж байна да. Ашмаа low үлдээсэн. Lower high. Дахиад энэ low эвдэж чадаагүй. Энэ low эвдэж чадаагүй. Бүр яг equal low бол үүсгээгүй. Татаад харах юм бол чүд дээр нэг одоо эвдэж чадаагүй. Тэгээ буцаад эвдэхтэй дэше higher high-ийг гараад ирцээ. Окей, тэгвэл энэ дээр бол миний хувьд mitigation block маань энэ low-осоо энэ high хүртэл энэ хэсэг гээд үндсэн аншны чиглэл маань энэ дээрээс үсэх ёстой гэд үндсэн арилжаанд орно. Тренд энэ баа арилжаа. Stop loss бол дандаа хамгийн сүүлдээс нь low-ын доор байна гэсэн. Тэгээд үндсэн чиглэлийн дагуу хэрвээ өснө гэж үзэж байгаа бол ойрхон high дээр нь ойрхон low дээр нь арилжаанд ордог. Уналтын хөдөлгөөн дээр уналтын гоё жишээ байна хараад тий да. Уналтын жишээж бараг олдохгүй юм да. Энд харагдаж байна. Одоо жишээлбэл high үсгэлээ low failure хийгээд бид нарт энд mitigation үлдээж аваа гэсэн үг. Тэг яасан бах нь. Хөдөлгөөний дагуу хэмжээнээсээ эсэргүүцлийн бус аваад унсан байх нэ гэж хардаг гэсэн үг. Гэтэ энэ дээр бол яг нөгөө маркетинг бүтц маань тренди эсрэг болохоор энэ лав бутаа авч чадлаггүй энэ хүн чинээс нэрэд өссөн ба шүү дээ. Тэгэхээр энэ бол би том цагийн шинжилгээ хийхгүй байгаа учраас зөв зэгтээ орчихдохгүй байж магадгүй гэсэн үг. Энэ дээр ч гэсэн айгуу гоч шин тий. Ерөөсө дан тэр чигтээ лав үлдээгээд лава эвдэж чадлаггүй дээш эвдээ гараад ирсэн. Тэгэхээр бид нэр үндсэн mitigation энэ цэг байх нэ. За тэгэхээр ханш маань энэчнээс support авах хэрэгтэй. Ингээ харсан энэ дээр давхар биднэрт bullish fair value gap үлдээцтэй. Тэгвэл бид нэр энэ цэг дээрээс болт гэж болно. Gap-ын дээрээс шууд дараад магадгүй mitigation-ийнхаа low-ын доор 50-ыг гэхлээр заримдаа энэ дээр бол 10 pip бага байна те. Заримдаа бол бүр ингээ 60 70 pip таарад аюу өндөр хол цай болоод байхгүй. Тэр үед бид нэр яадаг вэ гэхлээр gap mitigation хоёр аль аль нь давхардж байгаа цэгүүд дээр бас оролт их боломжтой. Тэгвэл арай жоох stop loss багасдаг. Гэхдээ тэр бүрчлээ яг тухайн цаг дээр ирэлгүй gap-ын дээр үрээд өсчдөг тохиолдол ч байдаг. Тэгээ миний нөгөө арилжаандаа орохдоо яг за энэчнээс хариулт авах нь уу харъя гэдэг чинь яг бидний сонирхлын бүс дээр ирээд энэ өсөлтийн хөдөлгөөнтэй үнэхээр гарч ирч чадчихвэл би арилжаанд ордог гэсэн үг.
Түүнээс хэрэг энэ өсөлт үүсч чадахгүй байвал энэ маань ингээд унаал байдаг тохиолдол байдаг те. Тэгэхээр яг энэ хариу үйлдэлийг харж агаад ордгоо гэсэн. Энд дээр ч гэсэн нэг жишээ байна. Бид нарт low үлдээгээд high, lower low гээд higher high гэдэг шиг гараад ирсэн. Жижигхэн ч гэсэн ялгаа авахгүй л энэ бидний хувьд mitigation. Эвдэлсний ардаас хэмжээнээс support болцсон уу? Авсан байна. Stop loss энэ дээр TP-г ойрхон high low дээр гэл нэг юмрхүү. За тиймэрхүү байна. За тэгээд яг үндсэн оролт хийж байгаа тохиолдолд энэ зурагны юу ямар амар бүтэхгүй юм хэлсэн бэ? Одоо тэгвэл liquidity-г ойлгоход бид нарт ойрхон high low дээр хамгийн их захиалгаа цуглардсан юм байна. Хоёрдугаарт яг энэ breaker болон mitigation block-ууд дээр liquidity байгаа юм байна. Fair value gap-ууд дээр liquidity байгаа юм байна гэж ойлгож байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ гурав ИПТАгийн энэ гурав чинь нэгдсэндээ үндсэндээ яг нэг liquidity агуулдаг цэг. Хоёр дахь нь эхнийх нь болохоор яг үндсэн high low гэдэг. За хамгийн сүүлийнх нь гурав дахь нь гэж байгаа. Яг цагт суурилсан high low гэж байна. Цагт суурилсан high low гэдэг нь болохоор 4 цагийн лаанууд байгаа шүү дээ. 4 цагийн candle байгаа. 4 цагийн турш үүссэн хамгийн дээд болон доод цэгүүдийг бид нэр хүчтэй сонирхлын бүс гэж авдаг. За яагаад заавал 4 цаг гэж байгаа вэ гэхээр үндсэндээ нөгөө session гэж байгаа. Олон улсын брокеруудын хөрөнгөний зах зээлүүдийн нээлтийн болон хаалтын цэгүүд гэж байгаа та. За тэгэнгүүт Азийн бирж нээгдэхгүй маань Монголын цагаар өглөө 6-аас өдөр 1 тэг юу гэнэ шээ 12 цаг магийн үе хүртэл явцдаг юм. За яг зарим тохиолдолд бол миний SMC-гээр бол тэ 2:30 хүртэл гээд авчдаг юм. За тэгээд Лондон болохоор нэг 2:30-аас Монголын цагаар нэг 19 цаг хүртэл гээд тэгээ Нью-Йоркийн AM session буюу ихний бидний яг үндсэн арилжааны зоон бүс маань 19 цагаас 11:30 хүртэл гээд явчихдаг. За энэ цагийн бүсүүдийг би яг дараагийн цагт хамааралтай хичээлээр орох учраас төр зуртаа энд ингээд дурдаад орхичээ. За яг энэ цагийн бүсүүд бол маш чухал. Яагаад тэгэхээр яг энэ тухайн одоо жишээлбэл Азийн бирж дээр үүссэн хамгийн доод цэг болон хамгийн дээд цэгүүд Лондонгийн хамгийн дээд болон доод цэг бусад үлдээсэн лоод бол огт хамаагүй. Нью-Йорк дээр үлдээсэн хамгийн дээд цэг болон хамгийн доод цэгүүд их хэмжээний liquidity буюу захиалгууд агуулж байдаг гэсэн үг. Яг трендийн чиглэлд иргэсэн тэр мөчүүд гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бид нар арилжаанд одоо орчлоо гэж бодоход магадгүй нөө би Лондонгийн ловыг авахыг хүлээж байна. Лондонгийн хай хүртэл харнаа ч гэдэг юм да. Эсвэл Азийн лов руу харнаа гэдэг юм да. Ингээд харангууд яг эднэр нь нэг сешн дээр 4 цагийн 2 хөлөө 3 лайд өглөө. Ороод харахад яг 4 цагийн лааны хай лов дээр таардаг гэсэн. Нөгөө CRT гэдэг арилжааны арга барил байгаа даа тийм SMC-тэй хослуулж арилжаад байдаг. CRT яагаад заавал 4 цагийн лаа хараад байна гэхээр ердөөсөө л нөгөө liquidity авч гин үү авахгүй байна уу гэдэг дээр л үндсэн ойлголт байгаа даа. Үндсэн өмнөх лааны захиалгуудыг биелүүлж амжсан уу? Амжсан бол дараагийн чиглэл эсрэг чиглэлийн дагуу liquidity-г авнаа гэсэн онол яваад байгаа гэсэн. За. Тэгвэл одоо ИПТАгийн жишээгээ liquidity-г хослуулж жишээлж үзье хэвлээ. Түрүүчийн лекцээр болохоор том цагийн одоо юу сонирхлын бүсүүдийн талаар багахан ойлголт авсан дээ. За одоо эргээгээд хэдүүлээ гоё бактест ч маяг юм нэг юмнууд хийж үзье л да. За нэг рандом нэг өдөр ингэж байгаа сонгоод авчия да. Хамаагүй нэг өдөр сонгоч. За бид нэр үндсэндээ бол маркет нэгдэх үед яг Монголын цагаар нэг 21 цагийн үед арилжаанд орж эхлэв байгаа шүү дээ. За одоогийн яг нөхцөл байдлыг харах юм бол ханшмаа те. Уналтын чиглэлийн дагуу уналтын трендтэй явж байна. Яаж хараад байна гэхээр доошоо shift хийгдсэн ч гэдэг юм уу те. Үндсэн pullback нь орж ирээд сонирхлын бүс дотроо. За нэг тодорхой хэмжээний high low-ыг хамаад авдгаа авцсан. Нэг цагийн үед хүчтэй сонирхлын бүс буюу fair value gap дээр ирээд уналт ороод ирсэн юм байна. Энэ бол нэг цагийн чарт. Гэхдээ хэдүүлээ 4 цагийн чарт руу эргээд орж харах юм бол ханшны хөдөлгөөн маань аим шиг өсөлттэй байгаа да. Тэгэхээр яг хийх юмнууд маань бол
сел тал биднэрт авах боломжтой лов зүгүүд хаана байна вэ гэдгийг анзаарч харна гэсэн үг. Энд нэг лов авагдаагүй, энд нэг лов авагдаагүй. Үндсэнд холын том тренд маань бол энд нэг юм сонирхлын бүстэй өсөж яваа ханш байна гэж харж болдог гэсэн. Тэгэхээр нэг цагийн чартны энэ уналтын хөдөлгөөнд хуурдлах үйдүүлээ. Өсөлт бас харж болох нэ. За тэгэн гот за сонирхлын бүсээ тэмдэглэсэн байж байгаа дуустах чинь нэгд ирсэн байгаа юм чинь. За энэ 9 цагийн лав 8 цагийн лав бол ерөнхий энэ лавуудыг авцсан байна те. Тэгэхээр хэдүүлээ цагаа багасгаж байгаад магадгүй 1 минут руу ороод маркет нэгдэх үеэр баа ярилж байгааг харна гэсэн. Маркет маань болохоор Монголын цагаар 9:30-аас нэгддэг. Индексүүд. Тэгэхээр 9:30 хүртэл ханш маань юу хийх нь хүлээн. За маркет нэгдээд өсөлт гарч ирээд трендийн чиглэлийн дагуу өсөж байгаа. Бид нарт одоо 1 минутаараа сонирхлын бүс рүү ч гэдэг юм уу те. Тодорхой хэмжээний sell side liquidity авах хэрэгтэй. Уналтын. За тэр үеэс бид нар buy ярилж байгааг харж эхэлдэг гэсэн үг. За ингээд 10 болцсон. Энэ өдрийн хугацаанд бид нарт яг та түрүүний breaker mitigation аль нэг нь үсээгүй. Тэр чигтээ ханшны өсөлт маань тодорхой чигийн хугацаанд ингээд тасралтгүй өсөж байгаа гэсэн. Тэгэхээр бидний яг үндсэн арилжааны цаг 11:30-д дуусна. Одоо бол нэг 18 хугацаатай байна те. За тэгэхээр нэгд үндсэн өсөлт маань дээшээ гараад ирж байгаа юм чинь тухайн өдрийн хувьд бол би сэл арилжаа харах нь зүйтэй байна. Ягаад тэгэхээр маш олон лов цэгүүд биднэрт үлдээсэн. Бид нар маань өөрсдөө ханшны эргэж ирэх боломжтой liquidity гэж харнаа л гэсэн. За энэ өдөр ингээд хаа хийгээд distribution дэшээ гарч ирээд нэг лов орж ирээд хаа хийж явсаар байгаа 11 цаг боллоо. Тасралтгүй өссөөр байгаа дууссан юм байна. За энэ өдөр бол нэг сүртэй арилжаа байхгүй гэж харсан чинь аагүй байна. За ингээд бидний арилжааны цаг 11:30 гээд дуусчих PM шээ. Тэгэхээр энэ өдрийн хугацаанд бол те арилжааны цаг эхлээл тэр чигтээ тасралтгүй өсөд дууссан гэсэн. Энд дээр ямар нэгэн оролт байхгүй. Энэ хөдөлгөөнийг байрах байж гэдэг юм уу? Энд орох хэрэгтэй байсан байна гэж хараад ерөөсөө хэрэггүй. Тэгээ дээрэс нь яг энүүхэн ч унж орж ирээд те магадгүй ингээд сонирхлын 1 минутын сонирхлын бүсдээр ирээд өсөж байгаа энэ хөдөлгөөнийг хараад энд орох байсан байж тээ гэж бодох бас хэрэггүй. Яг тэгэхээр бид нар дэндүү өссөн байгаа доор бас авагдаагүй зүйлс зөндөө байгаа учраас алдах тохиолдол байдаг. Иймэрхүү үед яаж арилжаанд орох вэ? Яаж энэ өсөлтийг барих байсан байж гэдэг юм те. Энэ үед болохоор нөгөө маркет нэгтгэхийн өмнөх 8:45 үед ч гэдэг юм те. Магадгүй энэ нэг мэдээтэй өдөр байж болно шүү дээ. Чухал хүчтэй мэдээ гардаг өдөр биш бол мдээгүй өдөр байж таараад яг хуваар зүгээр эрсдэлтэй баг байх юм бол энд лов үлдээгээд фейлердэд гарч ирсэн энэ хөдөлгөөнд бид нар оролт хийх боломжтой. Жишээлбэл энэ дээр mitigation лог үүсгээд энэ өсөлтийн за энэ индикаторын төр арилгачаа. Одоо энэ хэрэггүй. Өсөлт гарч ирээд эвдэлсэн байна те хаяа. За тэгээд эргэж орж ирэхдээ mitigation лог орж ирсэн байна. Энэ дээрээс арилжаанд ороод stop loss хэмжээг магадгүй сүүлүүлсэн лоо өндөр. За тэгээд маркет нэгдэх үед магадгүй үнэхээр таамагцад бол дэше буудна гэж энэ өдрийн Лондонгийнх эсрэг чиглэлийн хай майн хаана байна те. Тухайн цэгүүд рүү арилжаанд орох боломжтой байдаг гэсэн. За гэхдээ эрсдэл нь арай жоохон өндөр байдаг. Алдах магадлал нь жоохон өндөр болоод ирдэг гэсэн. За нэг цаг руу орж байгаа дараагийн өдрийг харчаал. Том цагаар харахаар яг л нөгөө нэг сонирхлын бүс дээр ирээд ловоо авчаад үндсэн distribution орж ирсэн байгаа даа. За дараагийн өдрийнх нь маргаашийнх нь 21 цаг хүртэлгүүлэгч. Окей. За одоо анзаараад харах юм бол ловоо даваад хайраа хийцэн. 1 минутын бидний breaker маань гэсэндээ биш 1 цагийн breaker маань гэсэндээ ингээд амар том зогнолоод ороод ирдэг байхгүй юу? Тэгвэл яг энэ тохиолдолд лагаараа харна гэсэн. Яг breaker-ийн хамгийн дээд цэг байгаа штэ. Энэчнээс яг энэ үндсэн өссөн нийт өсөлт биш
хамгийн сүүлийн өсөлтийн лаануудаар нь тооцоод авчдаг гэсэн. Энэ зэг хүртэл ингэсгээд. За энэ бол бидний үндсэн брейкер юм байна. Сонирхлын бүс маань энэ гэж үзнэ. Энчээ гаптай байна. Хань шинжээнээс ирж өсөх ёстой. За тэгвэл буцаагаад баг цаг руугаа оруулаад энэ цэг рүү орж ирэх үү, ирэхгүй юу гэдэг дээр арилж байна л гэсэн. Орж ирэх юм бол гоё стоп хүлээж аваад үнэхээр энэ хүртэл нь сейлд орж болно. Орж ирэхгүй бол энийг дагуулад баа ярилцаанд орж болно л гэсэн. За одоо 9:30-аас маркет нэ. Яагаад заавал 9:30 хүлээгээд байна вэ гэхээр яг 9:30-ын лааны үеийг энэ мэдээний лаа шиг кандл гарч ирдэг байхгүй. Тэгэхээр хэдүүл эрсдэлтэй гэдэг ордоггүй. За 1 минут руу оруулаад харахаар бас л ялгаа байхгүй баахан лоуд үлдээсэн байгаа даа тийм. Ундалд орж ирэх магадaltaй гэж үзсэн. За маркет нэгдээд дахиад дэше ботцсон. За одоо тэнгууд нь сейл харахаас өөрөдөл сонголтгүй гэсэн. Одоо тэгсэн яасан байх нэ. High low, high low гэд энд failure swing хийгээд бид нарт энд mitigation block үлдээсэн байна. За одоо тэнгууд чиглэлийн хөдөлгөөний дагуу бид нарт хаяудыг ерөнхий бол хамаад усгацсан байна. Тэгэхээр эндээс sell-дия гэх юм бол надад бас боломжтой л харагдаж байгаа. За дээрэс нь gap-тай байна гэхлээр эдийн ирээний цэгээс sell-дэд үзье. Ойрхон high low энд байгаа юм чинь энэ хүртэл типийг аваад ирчээ. Ингэсгээл арилжаанд байгаа юм. Цаг 40 болж байна те. За бас тийм ч гоё цаг биш л байна. Алдаж мэдгээр л юм. Ингээд за захиалга нь ирээд хариулт авах нь үгүй юу харалтаа хэвлээ. Reaction аваад гоё ундалд ороод ирчихсэн гэсэн чинь би бол энэчнээс дараад stop loss яа гэх mitigation-ийн дээр тавигдаад 22 pip гоё л юм байна. За тэгээд үндсэн лоуд дээр ингээд энэ хүнчээ типийг авъя гэж харах юм байна. За эсэл болчихно. Энэ яасных вэ гэхээр нэг цаг дээр энд нэг gap үлдээсэн байгааз 15 минут руу оруулаад харах юм бол зурсан юмнууд маань хитрхи олон болчихсон. 15 минут руу оруулаад харах юм бол энд үлдээснийг хаяагац нэг цагийн үед бидний үндсэн брейкер маань энд байгаадсан те. Энд өсөлтийн бүс байгаадсан. Гэтэл 15 минутын дээр бид нарт энд low trend, доошо тренд, баг зэргийн доошо тренд орж ирж байгаад энд брейкер үлдээгээд тухайн брейкерээ энэ дээр шалгаж орж ирээд үндсэн чиглэлийн дагуу өсөлт нь гараад ирж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар олон цагаа заавалчгүй шилжүүлж харах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь зүүн талд маань тухайн өдөрт үүсээгүй ч гэсэн өмнөх өдрүүдэд үлдээсэн high цэгүүд болон хоос үлдээсэн gap-уудаа нөх код орж ирж байгаа. Яагаад энэ breaker руу орж ирсэнгүй? Яагаад энэ бүс рүү орж ирсэнгүй гэхлээр үндсэн чиглэлийн дагуу энэ өсөлт маань хангалттай аль хэдийн сонирхлын бүсдээсээ хийх юм хийц учраас иргэд заавал энэ том доош унж орж ирэх шаардлагагүй. Энэ яг энэ саяны үлдээсэн breaker болон энэ gap-ыг дараачийн удаагийн сонирхлын бүс болгож ашиглах зорилгоор хоос үлдээдэг. Энийг болохоор би нэг минутын дээр заримдаа gap-уудыг маань авахгүй тэр чигтээ өсчдөг гэж яриад байгаа шүү дээ. Оо shit. Одоо нэг хаан жишээ байна уу дээ. Энд ч гэдэм одоо бүр 1 минутаар харах юм бол та. Энд нэг gap үлдээч догтын дээр ирэхгүй байж байгаад дараа нь ирэхдээ сэтлээд ишээ гараад ирчих юм. Яг тэрэн шиг доотлол бид нарт gap үлдээж байгаа гэсэн. Түрүүний 1 цаг руу ирээд оруулаад харах юм бол хэдүүлэнд нь бас дээр gap-ууд огт хүрэгдээгүй gap-ууд байсан гэсэн. 1 цаг 15 минутын дээр харагдсан. Хинээж хүрээгүй, яаж замжаагүй маш хэмжээний ликвидтэй агуулж байгаа. Сонирхлын цэгүүд нь биднэрт энэ дээр байгаа. Энд нэг ч хүрээгүй, энд нэг ч хүрээгүй, тэ. За тэгээд дээрэс нь high load дээр байдаг гэсэн. Энд ч нэг high, энд ч нэг авагдаагүй high гэдэг маш хэмжээний захиалгууд энэ дээр овоорцсон. Энэ дээрээсээ илүү овоорцсон учраас энэ руугаа давшиж байгаа гэсэн. Тэгэхээр чигийн трендээ харж байгаа бид нэр тухайн өдөр buy ярилжаанд орох уу, sell ярилжаанд орох уу гэдэг баяасаа заавалчгүй өмнө гаргацсан байх шаардлагатай гэсэн. Улаан цайнтай унаад байгаа хөдөлгөөн дээр бид нарт buy хараад ажиллахгүй. Улаан цай ийм том цагаар өсөлттэй байгаа хөдөлгөөн дээр
Энэ хэмжээний pullback-аас болоод шууд sell хараад иж болохгүй гэсэн логик хэлээд. Тэгэхээр breaker болон mitigation болон одоо ажиллахгүй. Ажиллуулахын тулд том цагийн хөдөлгөөнөөхөө дагуу орж иж зөв хөдөлгөөнүүдэд орно гэсэн. Үнэхээр бүх юмнууд чинь таараад хаяа ажиллахгүй тохиолдлууд байдаг. Одоо жишээлбэл яаж харуулмаар юм бэ? Сүүл бүр ингээ бүх юмнууд окей байгаад ажиллаагүй өдөр гэхэр ч одоо юу харуулмаар юм өдөр юм. Одоо жишээлбэл энэ харагдчих шиг байна л та. Энд бид нарт магадгүй сонирхлын бүс байсан ч гэдэм юм уу те. Хоосон gap үлдээсэн. Тэгвэл энэ gap руу орж ирээд энэ доторх бүх liquidity зоонуудыг хамж дуусгаад энэ миний бүгдийг авсан байгаа. Тэгээд дэшегээ бид нарт failure swing үлдээсэн. Low high failure үлдээсэн да. За энэ маань ингээд за нэг x-гээд нэг failure юм байна. Mitigation block юм байна. Эргэж энийгээ шалганаа гэх. Энд дээрээ шалгаад хариулт аваад өсгийнхөө хувьд бол ерөнхий өсөж орж ирсэн. Гэхдээ TP-г авч амжилгүй магадгүй энэ дэр гэл харчаал. Унаад ороод ирсэн тохиолдол байдаг. Энэ бид нар нэг бол сонирхлын бүсээ буруу харсан, нэг бол угаасаа энэ өдрийн хөдөлгөөн тогтворгүй ойлгомжгүй байжээ гэж үзсэн. Эсвэл нэг иймэрхүү тохиолдол бас алддаг гэсэн. Үнэхээр айгүй гоё хөдөлгөөн бүрдээд ороод ирдэг. Гэхдээ ханшны хөдөлгөөн маань тухайн үед хөдөлгөөн болоод завсрын хөдөлгөөн ороод ирэх юм бол удасаар агаад нэг бол break юм ч юм уу жоохон сэтгэл зүгээр наадаад алдагталтай гарчаад байдаг үед байдаг. Тэдгээр үед жоохон анхааралтай байна гэсэн. За би жоохон хурдан яриад байж магадгүй. Та асуух юмнууд байвал бэлдээд байж араасаа. За breaker болон mitigation-ы гоё жишээ нь ойрын өдрүүдэд ерөөсөө ядаж байхад гарч ирээгүй юм байна. За хэлээ дахиад харчлаа. Дараагийн өдрийг харъя. Нэгэн цаг гээд ингээд тэгээд энэ натраад маркет нэгдсэн үү? 30. За одоо маркет нэгдээд ямар нэгэн чухал хөдөлгөөн үлдээхийг хүлээгээд огцон мундалд орж ирсэн sell-ийн liquidity-гээ бүгдийг нь авч ийн. За одоо ингээ харах юм бол биднэрт shift үлдээсэн байна. Өсөлтийн shift үлдээсэн байна гэж харна. За энд биднэрт маш том gap үлдээсэн байна. Бидний энэ бол breaker-ийн бүс болно. Gap breaker хоёр давхардж байхад breaker маань доор gap байвал ерөнхийдөө нэлээд доошо breaker-ыг сэтэлж чадах магадaltaй гэж үздэг юм шиг за. Тэгэхээр ерөнхий захиалгаа бол нэг жоохон доох нь харж байгаа ч юм уу те. Эсвэл ерөнхий энэ бүс дотроос гой өсөлтийн хариултал яаж үзүүлж ин тэр үед нь арилжаанд орно гэж харна гэсэн. За тэгээ онжорч ирээд ингээд за ерөнхий бол энэ өсөлтийн үеэр гэл энэ хавцаанаас баа арилжаанд ороод stop loss бүгийн low дээр тавигдана. За тэгээд TP-г болохоор хамгийн ойрхон хайлаа магадгүй. Нэг их цан хоёроос дэше хайлаа энэ дээр таарч байна те. Энэ дээр ч юм уу. Ингэсгээд нэг арилжаа харчна гэсэн. Юу вэ? Энд доор нэг лав хогдог байгаа юм шүү дээ. Энэ аюултай л. Одоо жишээлбэл яг арилжаанд орох үед бид нар үнэхээр бай орох ч байгаа бол тухайн өдөр үлдээс айл болох бүхэл лавуудыг авцсан байх шаардлагатай байдیں۔ Иймэрхүү лав хогдог байгаа тохиол энэ эргэж онж орж ирдэг байхгүй. Тэгэхээр энэ дээрээс жоохон анхааралтай байхгүй болохгүй. Энэ алдаж мэдхээр л юм байна. Одоо хэдүүлээ энэ ловыг авчаад өсгөн үү зөвөр шууд өсгөн үү харчаал. Бараг л авчаад өсгөх хаад. Ерөнхий гайгүй хайраа гараад ирчихлээ юм. Аагүй. За тэгээд иймэрхүү цагаа жоохон томруулж байгаа л хитрхээ баг цаг дээр харуул алдчихдаг. За тэгээд арилж байгаа нэг шинжэнгөө хонуулахад ер нь бол үндсэн типийг бол авчихвал юм. Энд ч бол түрүүний ярьжсэн те нөгөө mitigation block-ын үүсгдэг лав байжээ л гэж харж байна гэсэн. Лав үл тэгээд лав авч чадлаггүй дэше хаяа гараад ирсэн. Иймэрхүү тохиолдолд мерсэр гардаг гэсэн. Би бол энэ дээр арилжаанд орохгүй юм байна. Ягаад гэвэл энд лав үлдээсэн учраас энийг авах гээд орж ирэх үе гэсэн айдснаас болоод ардаггүй гэсэн.
Ойрын үед чинь Трамп хаас болж зах зээл айгүй муухай л хөдөлж байгаа юм. 21 цаг. За. Ягаад 9-ийг тэнэглээд байгаа гэхэлэр нөө өөрийнхөө арилждаг чинь дээр л байгаа. Та хэд би яг нөө цагийн лекц ороод ирэхлээр заавалчгүй 9 гэдэг биш та. Өнөөдөр хэрвээ та Лондон дээр арилжах бодолтой та зөвхөн Лондонгийн үеэр л завтай байдаг бол Лондонгийн арилжааны цагуудыг хэлээд өгнө. Нью-Йорк дээр арилждаг бол Нью-Йоркийн цагуудыг хэлээд өгнө. Тэгээд цааш та дараа чинь бүр Европт байдаг хүмүүс байл PM дээр арилждаг цагуудыг би хэлээд өгнө. Тэгээд тэр тухайн цагуудад яг юу үсээд байгаа юм бэ гэдэг юм уу те. Бас айгүй чухал юмнууд болдог. Өнөөдрийн хувьд бол яг нэттэй хаашаа явуулах гээд байна л гэдгийг анзаарна. За одоо 1 цагийн чарт руу оруулаад үзүүлэлгөө харч. За ерөнхийдөө бол нэг амар том өсөлтийн хөдөлгөөн дотор байгаа даа та. Энэ өсөлтийн хөдөлгөөнд. Энэ жидэг бол лаун жидэг дотор нь байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол би нэгэнд гэп үлдээгээд энчээ фейлер хийсэн юм чинь магадгүй одоо өсөлтийн чиглэлийн дагуу хөдлөх боломжтой байхаа. 1 цагийн үед бид нарт ийм сонирхлын бүс байгаа юм байна штэ. Магадгүй энэ доошоо 8 цагийн лава авчаад өсөх магадaltaй болов гэж бас харж болно. За яг ямар үед нормоор юм дээ гэдгээ цагаа харж хагаад л маркет нэгдэх үеэр л орондоо тэл. Яг ингээд маркет нэгдэх юм тодорхой нэг чиглэлийн дагуу ингээд огцом ширүүн ингээ унаад байх юм бол яг нэг ипта буюу нэг алгоритм маань нэг ловыг заалшгүй авах гээд л унаад байна гэсэн үг. Тухайн лов маань хэрвээ үнэхээр авагдаад үндсэн чиглэлийн баяс маань дээшээ бол огцом нэг өсөлтийн хөдөлгөөн орж ирдэг. Тэгэхээр тэр нэг иймэрхүү юм бол биш. Яг нэг хай лов өвдөө трендing чиглэл эргэж байгаа нэг огцом хөдөлгөөн байдаг байхгүй. За энэ бол үндсэн чиглэлийн тренд маркет нэгдэж шууд өсөж байгаа гэдэг ч юм уу. Скууд байгаа байж болох юм. Шууд унжирч ирж байна. За одоо л те Лондонгийн ловыг авцсан. Нөгөө 8 цагийн лов гэсэн. За энэ ловыг авч чадлаггүй тийш өсөх нь үү? Аралтын хөдөлгөөн өгөхгүй байна. Өсч унаад. За окей. Лов үлдээгээд лов эвдэлж чадлаггүй. Дээшээ ханш биеэр эвдэж гарч орж ирсэн учраас энд ерөнхий mitigation block үүсэж байна гэж харчих болно гэсэн. За mitigation-та давхардаад энд нэг fair value байгаа юм байна шүү дээ. За тэгээд 11 цаг 30 минутаас өмнө би аль болох нэг иймэрхүү харилцаанд орохыг хичээнэ л гэсэн. Энэ дотор нэг юм gap байгаа юм байна. Альнаас нь хэлж өсгөе гэдэг юм. За тэгээд цагийн 11:30-аад тэмдэглэж. За ерөнхийдөө бол одоо сонирхлын бүс рүү маань ороод ирсэн. Нэг жоох өсөлтийн чиглэлийн хөдөлгөөн хүлээж аваад харилцаанд ороогүй байж ах үед ингээ унаад ороод ирэл бодлоо болчтой юм аа. За mitigation-ыг маань бол эвдийг ингэж өсөлт гарч ирсэн гэхээр за нэг жоохон эрсдэлтэй цэвэрхэн биш л юм. Муухай л юм. Гэтэ ингэсгээд нэг оролт харуул харах юм да. Гэсгээд цэвэрхэн биш хөдөлгөөнүүд ингэж заваардаг юм да. Тэгээ ер нь яг ингээд л арилжаа нээлттэй байж хахад заваарсаар агаад нэг 11:30 мач болчих юм бол баг брейкинг тавьсан дээр гэдэг юм дөө. Одоо ингээд нэгсэндээ брейкинг аа тэр өдөр даа шигчгүй алдагдчихгүй гарна гэсэн. Гэтэ ингээд шүн хоноолж моноолчихлаар лав авчаад идэм аа. Одоо тэгээд энэ чинээс өсөх нөгөө. Одоо яг нэг ийм өдрүүдэд бол бид нэр арилжаа хийхгүй л гэсэн. Үнэхээр үндсэн distribution ч гэдэг юм уу те. Үндсэн чиглэлийн хөдөлгөөн бол ловоо авчаад фейлер үлдээгээд тэр чигтээ явах хэрэгтэй байдаг. Тэрийг нэгсэндээ ингэж амар бол гүнлүү нь орж ирдэг ч юм уу те. Гүнлүү нь орж ирээ стоп лоссоо чинь авдаггүй маа гэхэд эргээд татсан бол бараг хаацсан зүгээрээ. Яагаад тэгэхээр яг ийм хүн нөхцлүүдэд хаш чигээ олдгоо гацчихдаг байхгүй.
нэг завсрын хөдөлгөөнд орчдөг гэсэн. Энийг бол бид нар угаасаа таамаглахын арга байхгүй. Үндсэн цагийн дагуу failure-ийн үлдээгээд gap үлдээгээд явсан. Магадгүй энэ том цаг дээр шинжилгээ дутуу байсны л гайгаар иймэрхүү хөдөлгөөнөд орж ирдэг. За эргэн 1 цаг байна. Энд яг миний нөгөө нэг таг алддаг 7 хоног байна. 7 хоногийнх нь 21 цаг. За одоо ингээ харахаар энд нэг сонирхлын бүс дээр ирээд бүх лавууд авчаад үндсэн чиглэлийн дагуу өсөлт гарч ирсэн гэхэлэр миний том цагаар бол бай харнаа л гэсэн. За тэгээ 15 минутын дараа сөрхөн өсөлт үзүүлсэн байгаа юм байна. 15 минутын сонирхлын бүс гэвэл энэ дээрээс ерөнхий өсөж байгаа юм байна. Энэ доор Лондон лофтой юм байна. Ловын авч жагаад байднаа л гэж үзэх юм байна л да баг. Эдгээр ловуудыг авахлаад нэг арилгах чад. За энэ болохоор гэсэн 2030 ингээд за маркет нэгдээд доош унжирч ирээд ловуудаа авлаа. Авчаад одоо бид нар бүх ловод авахсан учраас нөгөө дээшээ өсөлтийн хөдөлгөөн маань үүсэх нь үү гэж харна гэсэн үг. За одоо энэ дээр бид нар shift үлдээчлээ та. Дээшээгээ shift хийгээд өсөлтийн gap-ын дээрээс ерөнхий бол татаад өссөн юм байна. Тэгэхээр high хийгээд доош орж ирж байгаа юм чинь бид нарт энэ breaker үүсэж байгаа гэсэн үгнээс high riskтэй байд орчиж болно гэсэн. Тэгээ stop loss-ээс юм лав ходоор тавиал TP-гээ яа одоо ойрхон high лав гэл энэ хүнсээ. Ингээл удацаар ерөн заварчдаг. Ерөнхий удаж болдгоо маа. Завсрын юм QR код шиг болоод ирэхээр л хэдүүлээ бараг stop loss аавна гэх шаардлагагүй энэ хүн чинь ингээ хаацсан зүгээрээд. Яа тэгэхээр тухайн өдөржингөө ханш маань консультейшн завсрын хөдөлгөөнтэй авсан болохоор маркет нэгдэх үед аль тал руугаа manipulation орж ирэх юм мэддэггүй. Тэгэхээр хоёрт харилж байгаа үлээ. Угаасаа 11:30 хүртэл хэдүүлээ арилжих юм чаа. Цаг хангалттай байгаа. Хөдөлгөөн нь бол хүлээж хэмзүүтэй гэсэн. Дахиад бид нарт лоо авч байгаа юм чинь дахиад баийн боломж л өхөн тодорхой гэж харсан. Лоо аваад дахиад лоо авч байна. Failure swing хийх нь хийхгүй байна. Дахиад заварцсан. Одоо энэ чинээс гоё оролдог гэж байгаа байхгүй. Эсвэл цэвэрхэн shift гарч ирлээ. Бид нарт цэвэрхэн breaker байна. Shift-ээ эвдлээд breaker-аа шалгаж явах үед нь баг байтсан зүгээр идэг юм дөө. Тэгээ stop loss breaker-ийнхаа доор тавьчих болно. Хэрвээ үнэхээр stop loss 30 пипийн дотор байвал те лавынхаа доор тавьчих болно. Илүү байвал breaker-ийн доор ингэсгээ тавьчих болно. Тэгээ ойрхон high low хаана ингээл тухайн өмнөх pre-market-ийн high гээл. Гэх мэтчлэн. Яг цагаа үлээгээл оролтуудаа хийдэг гэсэн. Энэ ч болохоор энэ хамгийн ойрхон энэ хай гэж авчиж байгаа юм байна л да. Энийг маркет нэгтгүй. Энэ хаягаа л хэсгээл дуусгачих юм. Энэ нэгийг харьцах нь 1.6-тай арилж авах юм уу? За ийм нэг арилжааны боломж олгодог юм байна. Ерөнхий ойрт ч ямар муухай л үе би Nasdaq харж байгаа юм. За тэгэл дахиад лов авсан байна. Энд ч баг дахиад нэг оролдох юм байна да. Ингээл ерөнхий бол нэг амар холын хөдөлгөөн харалгүй баг TP-гээ хараа авчдаг байхгүй. Тэгээ ялангуяа алт арилжж байгаа хүмүүсийн бол алтан дээр бол энэ бол бүр ингээд айгүй гоё үүсдэг. Яг зөв цагтаа зөв үедээ хөдөлгөөнө харчих юм бол алтан дээр энэ анзаарах юм бол яг бүх хаяудаа авлаа. Бид нар доошоо shift нь энэ чек цэвэрхэн хийгдлээ. Эргээд тестэлж орж ирж байгаа нь яг л манай breaker дээрээс орж ирж үндсэн уналт орж ирдэг гэх юм. За тэгээд ойрхон high low хаана энэ чинээс сэлдсэн бол энд TP-г авчнаа гэж харчдаг. Stop loss нь магадгүй
Энэ хүнчээ те. Өмнөх хаяхан дээр энэ хаяхан дээр ч гэдэг юм. За тэгээд хагаслаад хаачдаг те. Үлдснийг нь би бариад явуулаад тэд нар чи иймэрхүү хэмжээний ашиг бас давхар хийгээд өгчдөг гэх юм. Алтан дээр бол энэ гоё байдаг. Тэгээ ганц миний яагаад арилждаггүй нь юу вэ гэхээр алтан дээр би нөө цагийн онолыг нь би хэлж чаддаггүй. Иймэрхүү хөдөлгөөнүүдийг би андуураа харчдаг байхгүй. Энд лаудыг авчлаа да. Гэт иймэрхүү хөдөлгөөн дээр за би бай арилжаанд орё доо гоё цэвэрхэн байд ордог. Цагаа мэдхгүй алтны цаг яаж хөдлөхийг мэдэхгүй учраас хитрхи хоолт би тавьчихдаг. Ингэсгээ тавьчихдаг. Тэнгууд яах вэ нөгөөдөл нь эргэж ирэл стоп-лосс авчихна сте. Тийм болохоор Nasdaq дээр надад нэг юм scalp хийхэд аюу амархан байдаг гэсэн. 5.10 pip 5.10 pip 5.10 pip гэл стоп-лосс нь штэ. Тэгэл яг үндсэн арилжааны цагийг надад цэвэрхэн гаргаад өгчдөг. Юу вэ энэ чинь short арилжааны сетап бинсээ баг хөрхөө өгдсөн л юм биш үү. Үндсэн хайн жижигхэн бид нар breaker үлдээгээд цэвэрхэн биш гэдсэн чинь breaker-а цэвэрхэн шалгаад чинээс унаад ороод ирэх нь ороод ирсэн л юм байна. Цагийн хувьд зөв л байсан юм байна. Би л эргүүтэж нэг анзааралгүй халаарчихсан. За тэгээд энэчнээс нэг жижигхэн partial бүр байли энэч ингээд авцсан болно шүү дээ. X гэж нэг хэрцэн 1.2. За ардаас нь дахиад үндсэн сейлийн дагуу нэмжээ liquidity авцсан юм байна. Low high low higher high low гэдэг энэ чинь breaker үүсэж байгаа гэдэг энэчнээс дахиад сэлдэж болох юм байна. Тэгээд бас юу арчсан. Тэгээ ингээд лайв явж байгаа чартн дээр давхар энийг хараад явах нь жоохон хэцүү байдэ. Эхний дугаар таад ингээд өөрсдөө нөө журнал бичих хэрэгтэй. Журнал бичих юм бол эгээ харахад би энэчнээс орох боломжтой байсан байж тээ гэдэг юмнууд дээр нүд чинь тасаад эхэлдэг гэсэн үг. Нүд тасаад эхэлсэн дараа нөгөө оролтоо ихтэй зөрөгтэй ороод эхэлдэг. За энэ чинь нэг иймэрхүү юмнаас өсчтэй юм да гэд. Заавал ч ингэж зурах шаардлага байхгүй. Хараад эхэлдэг гэсэн. За тэгээд дараагийн нэг өдөр дээр дахиад practice хийчихэд жишээгээд болъё да. Яг хэдүүлээ ягаад цаа ингэж жоох алдагтай байгаад нэг л ялцгаа байхгүй нэг цагийн чарт мөртл ингэж чигийн тодорхойгүй бүст ингэж ороод ирчихэж байгаа гэсэн. Иймэрхүү үед л алдаад эхэлдэг. Жоох хөдөлгөөний задруулаад гоё трендийн хөдөлгөөн үүсгэжүүл гоё. За энд бол одоо бүр хөдөлгөөн жижигрээд эхэллээ шүү дээ. Хэцүүхэн л харагдчихээн да. Шууд 1 минут руу л орё доо. 9:30 харчий да. За бүр ямар ч индикаторгүй ямар ч том цагийн шинжилгээ авахгүй scalp хийж үзье да. Ханш нь ойлгомжгүй байгаа юм чаа. Гэтэ иймэрхүү үедэд арилжаа баг хийхгүйсэн дээр гэдэг өө мөнгө алдчихаар. За маркет нэгдлээ дэше буудлаа энэ юунууд авсан хаяад авсан бүх хаяад авсан. За арай авч дуусаагүй юм байна. Бүрст хагасч байна. За иймэрхүү тохиолдолд бол одоо ингээл сейл харахаас өргөрч байгаа юм. За эндээс нэг сейл хийж болох юм. Ягаад гэхээр хаяа авцсан дахиад хаяа хийх гэсэн хаяа хийж чадлаггүй лоо үлдээгээд доошоо лоорлоо хийсэн. Энэ бодлаа. Энэ биш шүү гэсэн. Дээрээс одоо бараг эсрэгээр нь зөрсөн байл харах юм байна л да. 11:30 эндээс. Учир утгагүй өсч өмдөг өдрүүд ээжээ. Энэ өдөр бол өстэй цэвэрхэн оролт нэг ч өгдөг юм байна уу. Яг хуу энэ ловыг эвдсэн гэдгээр нь shift болгоод энийг хэдүүлээ breaker гэж хараад энэ дээрээс нэг sell арилжаанд оруулах байж. Гэхдээ 35 гайгүй л юм байна. Тэгээ энэ чинээс үндсэн sell руугаа ороод ойрхон хайлаа гэхлээр энд үлдээсэн энэ лов оруулах гэж харах юм л та. Энэ бол гоё л өдөр үстэй. Яг энэ цонхны дотор үүсэж байгаа л shift-н дээр орно гэсэн. Бид нэр ерөөсөө үндсэн трендийн үргэлжлэлийн ийм юм дээр ингэж орохгүй заавалчгүй энэ тренд эргэсэн үед орж байгаа та. Ингэж эргэж олно. Эсвэл энэчнээсээ ингээд байлер swing үлдээгээд
ингэж эргэж олно гэдэг байгаа шүү дээ. Тэгэх юм бол хэдүүлээ энийг нь mitigation block болгож ашиглаж болно. Эсвэл энэ чинь breaker block болгож ашиглаж болно гэсэн юм. Хоёр төрлийн оролтоо. Гэхдээ breaker болон mitigation аль алин дээр нь орсон тэр дунд нь бид нарт fair value буюу gap үлдээсэн байх шаардлагатай. Мөн эвдэлж байгаа энэ эвдсэн хөдөлгөөн маань өөрөө лааныхаа бүтцийг яг биеэр нь эвдсэн байх шаардлагатай. Магадгүй нэг цагийн чарт руу гой томоор л хараалаа да. Биеэр эвдэж байгаа шалтгаан зүү татчихаараа бид нар худлаа болчтой. Жишээлбэл high гэчээд low үлдээгээд lower high, lower low гэдэг энэ цог нь доош lower low хийж байгаа ч гэсэн биеэрээ биш зүгээрээ эвдсэн гэдгээрээ зөв энэ дотор нөгөө liquidity хамсан авсан захиалгуудыг биелүүлчихэд үндсэн чиглэлийн дагуу өсөлт эхлэх гэж байгаа гэсэн тохиол болчтой. Энэ магадгүй доош бол манд биеэрээ эвдэрсэн бол унах магадлал нь арай илүү байх боломжтой гэсэн. Жишээлбэл одоо энэ үндсэн уналт яагаад явсан бэ гэхээр энэ логог бүтэн биеэрээ манд доош эвдэлсэн. Эвдлэгтэй нэг хоёрхан лагаар хүчтэй эвдэлсэн гэдэг. Энэ өсөлт энэ үхэн хэмжээний өсөлт яагаад явсан бэ гэхээр энэ хааяг бүтэн биеэрээ эвдсэн гэдгээрээ. Бүтлгүүтсэн фейлдсэн нөхдүүд нь болохоор ихэвчлэн зүүн мүгээр л эвдэлсэн байна. Жишээлбэл одоо нэг энэ доорч гэх юм уу те. Доошоогоо shift юм шиг боловч зүгээр нэг ч биеэрээ эвдэж хааж чадаагүй. Зүгээр лавад хамсаараад үндсэн чиглэлийн хөдөлгөөн аваад ирдэг. Тэгэхээр Iptag-ийн алгоритмууд бол энэ лааны биений бүтцэн дээр аягүй их тоглолт хийдэг байна. Заавалчгүй биеэрээ эвдэлсэн байж чанартай чиглэлийн хөдөлгөөнд харж болдог. Яг хуу 100% байхгүй гэдгээрээ те ингэж биеэрээ эвдэлсэн ч гэсэн эргээд дээшээ гараад ирдэг тохиолдол байгаа. Гэхдээ энэ тохиолдолд бид ердөөсөө л нөгөө том цагийн чиглэлийн бүтцэл хараад байна гэсэн. Өөр дээлийг харж байгаа л дээлийн маань өсөлттэй байвал нэг цаг дээр 1000 доошо shift хийгээд би сэл арилж авахгүй баяа л харна гэсэн. Тийм сэтгэл зөрөгтэй явна гэсэн. Дэйлий дээр бид бүхэл бүтэн дээшээ shift хийхэд л сэл арилж байгааг хараад байна л гэсэн. За тэгээд дээшээ shift хийсэн бол retracement дээрээс бид buy-наа гэж buy арилж байгааг хүлээгээд байна гэсэн. Тэгэхээр бид иймэрхүү энэ хавцаанаас buy байна уу? Хараалаа гэсэн. Бүр дейлигийн чартн дээр ч гэсэн бидний mitigation бас л ялгаа байхгүй үүсдэг те. Low үлдээгээд, lower low үлдээгээд, дахиад low үлдээгээд, high failure swing хийгээд дээшээ shift-ийг гараад ирдэг. Гарч ирсэн хөдөлгөөн маань эргэж энд нэг шалгасан байгаа. Энэ шалгасны ардаас үндсэн трендийн чиглэл дээшээ гараад ирдэг. Энийг уг нь хараад битүү байдч л байсан юм. Тэгээ хамгийн гол нэг all time high хүртэл хүрнэ гэсэн нэг тийм итгэл үнэмшил байхгүй. Яагаад тэгэхээр нэг том цагаараа доошоо эргэцсэн байгаадсан. Тэгээ ингэж огцом унчаад ингэж огцом хурдан дейлигээр нөхөх юм бараг л боломжгүй байх гэж бодоод өдөр-өдөртөө типийг аваад багахан ашиг аваарсан тэр жоохон гонхтой. За гих мэтчлэн ер нь Iptag ашигладаг. За би бол айгу түүхийн оролтууд бол хараалаа. Зөв яг өнөөдрийн үдсэн хичээлүүдийн хүрээний хувьд гэсэн үг. Тэнгууд хэдүүлгийнхэн дараагийн сэдвүүд дээр одоо нэг цагийн бүсүүд ороод ирэх юм бол яг хідэн цагт арилжаанд орвол хамгийн боломжтой байдаг юм бэ. Макро цагууд нь яг юу байдаг юм бэ? За тэгээд дээрэс нь түрүүний нөгөө боломжгүй нэг муухай өдрүүд байгаа штэ. Тиймэрхүү өдрүүдэд юуг хараад арилжаанаас зайлсхий хийх вэ? Энэ өдөр арилжаанд орохгүй байна гэдэг те дүгнэлт гаргах вэ гэдэг талын хичээлүүд ороод ирнэ. Тэгэх юм бол хэдүүлгийнхний нөгөө нэг илүүд доо чимээнүүд улам багасаад ирнэ гэсэн үг. Одоо жишээлбэл бид нар ягаад ч ийм дээшээ доош савлсан юм хөдөлгөөнтэй өндөр ойлголт байхгүй штэ. Уншиж чадахгүй гэсэн. Ямар хөө тохиолдолд гоё уншигдах вэ гэдэг хичээлүүд ороод ирэхлээр илүү сайн наривчлсан оролтууд хийгээд эхэлдэг гэсэн. За, Iptag-ийн хувьд бол юм байна. За, тэгээд нөгөө market maker модель гэж нэг яригддаг те. Тэнгууд ердөөсөө л саяных чинь юм гэсэн үг байхгүй. Үндсэндээ том цагийн чиглэл маань бол магадгүй өсөлттэй байлаа гэж бодвол хай гэдэг өсөлттэй байгаад дээ. За тэнгууд баг цаг дээрээ бид нар том цагийн нөгөө нэг сонирхлын бүс дээр ирсэн. Баг цаг дээр entry хийяаг харах юм бол яг энэ хөдөлгөөнийг баг цаг руу оруулаад харахаар нэг олон юм лоудтай ийм хөдөлгөөн байгаа шүү дээ. Тэнгууд сонирхлын бүс болон чухал цагийн бүс хоёр дээр ханшны чигийн трендing эргэлтийн хөдөлгөөний яг эхлэл нь явж идэг гэсэн үг. Тэнгууд
яг энэ хөдөлгөөнийг маркетинг buy модель явагдчихэ. Эсвэргээрээ яг энэ уналтын хөдөлгөөний явж байгаа тохиолдолд sell модель явж байна л гарчдаг гэсэн. Хоёрхан нөхцөлтэй. Тэгэхээр хамгийн чухал нь сонирхлын бүс байх нь, хоёр дахь нь цагийн бүс байх нь. Цаг сонирхлын бүс хоёр дээр нэмэгдээд гурав дахь дээр нь нөгөө чухал liquidity-г авсан байна уу гээл бидний хамгийн чухал үндсэн модель бүрдчихэж байгаа гэсэн. Ерөнхийдөө зураглалаар харъя гэвэл үндсэн трендийн чиглэл өслөө тодорхой хэмжээнд лоуд үлдээгээд liquidity-г цаг бүсээ авлаа, liquidity-г хамлаа. За үүний ардаас биднэрт сонирхлын бүс дээр ирлээ. Гэхдээ арилжаанд орохгүй хүлээн чухал цагийн бүсээ хүлээн чухал цагийн бүс дотор орж ирээгүй байхад дэш хөдөлгөөнд орсон байл би арилжаанд орохгүй. Заавал энэ цагийн бүстэй л орно. Энд дээрээс ингэж орж ирж болдог. Цагийн бүс дээр орж ирлээ, шууд арилжаанд орохгүй. Дээшээ чиглэлийн хөдөлгөөн эвдэрсэн байвал би арилжаанд орно. Эвдрээд pullback нь орж ирлээ. Цагийн бүс дотор байгаа учраас би зөрөгтэй арилжаанд орч чаднаа. Ингэснээрээ энэ олон хамаагүй хөдөлгөөнд орох боломжтой арилжаануудын алдагдлыг хасаачиж байгаа гэсэн. Тэгээ бидний үндсэн buy модель явагдаад харцдаг. Энэ хоёр угаа ингээл харчихна гэсэн. Ердөөсөө л яг уналтын чиглэлийн хөдөлгөөн дээр бол уналт яваад дээшээ нэг заа өсөлт явж байгаад бүх liquidity-г авч дууслаа. Хамгийн чухал сонирхлын бүс дээр ирлээ. Шууд арилжаанд орохгүй цагийн бүсээ харна. Чухал цаг дээр хаана ирж байна? Яг тэр үед би арилжаанд орно. Үнэхээр яг л ийм моделээр явна гэсэн. Тэгээд үнэхээр энэ маань буруу байвал тэр өдөр алдагдлаа үлээгээ болиё. Зөв байвал шууд ирчтэй явчихдаг юм аа. Тэгээ ерөнхий арилжаа чинь ингээд нэгтснээс хойш удаан ингээ хоёр тишээ заавраад эхлэх юм бол ялгаахгүй нөгөө хай болон лоу зүгөө цуглуулад ирж байгаа учраас бидний чигийн там худлаа болоод ирдэг гэсэн. Ингэчдэг тохиолдол байдаг. Яг бидний стоп лоссыг авчаад ингээ авчдаг. Тэгэхээр яг үнэхээр ингээ заваараад эхлэх юм бол хаацсан баг зүгээрээд юм дөө. Ерөнхий бидний анхны одоо нэгсний модель нь гэсэн. Хоёр дахь модель нь болохоор нөгөө түрүүний нөгөө mitigation blockтай. Заавалчгүй энд лоорлоо үлдээсэн байх шаардлагагүй та. Энийг ингэчээд иймэрхүү байж болно. Энэ mitigation block-о шалгаж явах үед нь орчдөг бахнаа. Энэ mitigation-ыг шалгаад тэгээд үндсэн оролт. Эсвэл энэ доошолоо энэ дэшегээ бүр хайраа хийцэн ба. Тэгээд энэ бидний mitigation block болж орж ирээд тухайн үед нь хариулт авахт нь sell арилжаанд орно. За ингээд харахаар нэгдүгээр liquidity-г авах хэрэгтэй байх нь, хоёрдугаар чухал үнэтэй сонирхлын бүс дээр ирэх нь байх нь, гуравдугаар чухал цагийн бүс дээр орж ирэх нь, дөрөвдүгээрт буюу хамгийн сүүлд нь ханшны хөдөлгөөний бүтцээ харж агаад оролттой байна гэсэн. Тэгэхгүй манайхан яадаг вэ гэхээр яг энэ дарааллын эхний гурыг нь хайчдаг. Чухал сонирхлын бүс байна уу, байхгүй байна уу, хамаа байхгүй, liquidity авсан байна уу, аваагүй байна уу, хамаа байхгүй. Юуг л нэг брейкер үсээд гараад ирэн гут нь энэжээс нь buy гэдэг нөгөөх нь ингээ ороод ирдэг. Юуг л энэ нэг mitigation block үүсдэг, ингээд ороод ирдэг. Гут нь энэжээс нь sell-дэг, нөгөөх нь ингээ гараад ирдэг те. Эсвэл нэг хаа хамаагүй gap-ын дээрээс ороод алдагдлуулна шүү дээ те. Тэгэхээр яг mitigation болон breaker-тэй хахад хамгийн магадлалыг маань ихсэх нь gap байх нь. Дан ганц gap-ын дээрээс ш заавалчгүй mitigation болон breaker дээрээс орох байх нэ. Хэрвээ оролт хийхээр бол гэсэн үг шүү дээ. За live жишээнүүд юм. Тэгээ ерөнхий би ингээд live арилжаанд ороод явж хахад байнга яадаг те. За энэ ч одоо бас орхооргүй байна да. За энэ дэр жоохон хүлээ яач гэдэг юм. Хүлээнэ гэж арилжаанд орохгүй хүлээ гэдэг чинь ердөөсөө л яг сонирхлын бүс болон liquidity авсан байна уу, аваагүй байна уу гэдгийг харцдаг гэсэн үг. Тэгээд цагийн бүсээ харж агаад макро цаг дээр яадаг юу болдгийг гэдгийг ороо авчдаг гэсэн. Одоо би үргэлжлүүлээ шууд макро ярьчих гэхлээр дэндүү том сетап учраас нөгөө оройны лайв арилжааны цаг нь эхэлчих баг та.
За тэгээд л 7:20 гэж эхэлсэн юм чинь нэг цаг 30 минут гэдэг. 8:50 хүртэл practice хийгээд practice дээр жишээнүүд харж агаад тэгээд 30 минут чилсэн цайз суу хажуудаа аваад оройн холаа ярилж арга ороод таад 8 сарын 9-ний ивентэд гоё бүртгүүлээж Улаанбаатартай хүмүүсээ ирж гоё хүмүүстэй танилцж болно. Туршлага хуваалцсан. Бүртгүүлэх линк нь элдв анзын төлбөр мөнгө бас байхгүй штэ. Үнэхээр их боломжтой хүмүүс нь гоё бүртгүүлээд ирээрээ гэдэг. Яг энэ дээдлийн ABC information дотор форум оруулсан байгаа. Боломжоор ирүүл сайхан л байна. Надад ч гэсэн гоё л байна. Ямархан хүмүүс би хичээл ороод байнаас харъя да. Өнөөдөр Нью-Йорк амарч байна уу гинэ? Юу вэ? Нью-Йорк амарч байгаа юм уу? Календараа. Юу вэ? Нью-Йорк бол амраагүй юм байна. Канада доллар амарч байгаа юм. USD 10 цагаас мэдээ биш. Доллар амраагүй байна. Features амрна гэсэн болов. Лоног амралтгүй л байна да. USD орлоод ит өдөр байна. Бүр 9 сарын 1-нд л банк холоод байгаа юм шүү дээ. 9 сарын 1 хүртэл долларын хувьд бол амархгүй юм байна. Окей. 7 хоногийн ихэнх нэгдэх өдөр гэдгээрээ хөдөлгөөн жоохон муу байгаа хөө guys. Ер нь нэгдэх болон 5 дахь өдрүүдэд хөдөлгөөн муу байдаг. Шалтгаан чинь нөгөө liquidity-гээ цуглуулж эхэлж байгаа учраас accumulation буюу завсрын хөдөлгөөн явагддаг. 2 дахь юм уу 3 дахь өдрүүдэд manipulation хөдөлгөөн орж ирдэг. 4 дахь 5 дахь өдөр үндсэн хөдөлгөөний shift буюу 7 хоногийн high цэг эсвэл low цэг нь бүрдээд үндсэн distribution орж ирээд 5 дахь буюу хамгийн сүүлийн өдөр нь доотлын зүүн ч юм уу дээдлийн зүүн хийгдээ нэг өсөлт үзүүлээд ингэсгээ хагдахгүй 7 хоногийн бүтц ерөнхий юм байдаг. Хаяада нэг нэгд өдөр нь бүр өгч байгаа юм шиг амар өсөөд 2 дахь өдөр нь завсрын хөдөлгөөн аваад 3 дахь өдөр нь нэг ингэж орж ирсэлгүй регишн аваад 4 дахь 5 дахь та failure гэдэг нэг иймэрхүү. Энэ модулуудыг бас би таад цаана. Энэ хуваар дээр байгаа. Protraction гэдэг нэг модуль байдгийг хуваар дээр байгаа да. За institutional order flow гэж ороод point of interest-ийг үзээд цагийн онол гээд and 8 сарын 12-ны delivery profile гэдэг. Delivery profile-ыг ойлгох юм бол ерөнхий 7 оны хөдөлгөөн яах гээд байна вэ гэдгийг харсан гэсэн. Тэгээ нэг 3 дахь өдөр 1 дахь 2 дахь 3 дахь хөдөлгөөн гараад ирэх юм бол 4 дахь 5 дахь өдрийн хөдөлгөөнийг таамаглах бас боломжтой болцдог. Тэгэхээр ICT-ийн ер нь хамгийн бэст нь боломжит бүх нөхцөл байдлуудад бэлэн байхыг л бид нар заадаг. Юу болохыг бид нар хэлж мэдэхгүй шүү дээ. Ханш өсч болно, унчж болно. Юу ч болж болно. Гэхдээ ийм хөдөлгөөнүүд хийх боломжтой шүү гэдэг үндсэн дүр зургийг гаргаад өгчдөг учраас үнэхээр эсрэгээр явхад бид нар тэр үед нь бэлтгэлтэй байж байгаа л гэсэн. Энэ дээр ирэх юм бол миний тамга буруу юм байна. Алдагдлаа хүлээн зөвшөөрөд өнөөдөртөө болъё. За үнэхээр миний зүв байх юм бол хангалттай сайн ягтай очих ёстой газараа очиод дуусах ёстой хөдөлгөөн дуустдаг. Яг нэг тийм гоё. Жишээлбэл энэ дээр ингээл те бүх цугларсан liquidity-г энэ авч дуусгалаа. Энэ цаг бараг л чухал цагийн үе яваа да. PM session дээр. Шөнийн Нью-Йоркийн PM session дээр ингэж гоё shift нь өгдөл. Ингэж гоё уналт нь орж ивэл
үндсэн уналтанд нь яваал том цагийн лоо буюу ингээл сел модель гээл 131 пип яг үндсэн зөв хөдөлгөөнд орж чадах юм бол 13 минутын дотор 100 пип барьчих болдог та. Энэ смарт монигийн энэ нь хамгийн гайхалтай. Яг үнэхээр зөв хөдөлгөөнд орж чадах юм бол галс явчихдаг. Тэгэл яг хөө мэдээж заримдаа нэг жоох удаан явах үед явна. Гэтэ ерөнхий яг зөв цагтаа зөв үедээ орох юм бол хашны хөдөлгөөн хүссэн үсээгүй галс яваад өгдөг. Тэгээд галс яваад өгдөг хөдөлгөөн дэр нь орж амжихгүй алддаг тохиолдлууд байдаг. Жишээлбэл нэг иймэрхүү хөдөлгөөнүүд дэр гэсэн. Калькуляторыг авч дуусгацсан. 5 минут руу ороод харъя. Хашны хөдөлгөөн аа. Ачуу. Ингэцдэг. Ингээд амар огцон мунаад ороод ирчдэг. Тэнгууд манайхаа энэ хөдөлгөөнд нь орох хэрэгтэй байсан байж гээд яарад. Энд дэрч гэдэг юм уу гоё shift хийгээд энд гоё breaker үлдээгээд эргээд 5 минутан дээр энийгээ шалгаж орж ирээд унаад 2 дахь боломж өгж байгааг анзаарч хардлаа. Энд дээр 1 минут харсаар байгаа. Дээр жишээлбэл 1 минутаараа эргээд энэ gap руу орж ирэхийг гэдэг юм уу те. Дээдлийн энийг жижигхэн gap руу орж ирэхийг үлээсээрээ байгаад оролтоо алдчихдаг тохиолдол байдаг. Би энэчнээс хэлтнэ. Эндээс хэлтнэ. Гэтэл 5 минутан дээр бид нар breaker нуусан байдаг. 1 минутын хөдөлгөөний 1 минутын энэ breaker дээрээс ингээ орох гэдэг. Энд дээрээс орох гэдэг. Тэгэхээр 1 минут 5 минут хоёрыг нэг ээлжлээд харчвал бас зүгээр байдаг. 5 минутын дээр ч гэсэн ер нь арилцсан болдго юм дөө. За тэгэл 5 дээр энэ shift хийгээл эргээл shift-ээ энэ шалгаал, breaker-ээ шалгаал. Ялгаахгүй ловийнхоо доор тавиал ойрхон хайн энд байна гэж buy модель гэл ингээл харч болж л байгаа юм. Ерөнхий смарт монигийн жишээнүүд айгүй илбэг харагддаг. За тэгэл 5-ын ганц сул тал нь бол яг 1 минутын дээр стоп нь үнэхээр ажиллах юм бол 5 минутын gap руу орж ирэх шаардлагагүй. 1 минутын дээр огт орж ирэхгүй том хөдөлгөөн өнгөрчих юм бол 5 минутын дээр орж ирэх гэдэг тийм л ялгаатай түүнээс шүү. Тийм амар юм бол багтээ. Жишээлбэл энэ дээр 1 минутын дээр high, low, lower, low, higher хийсэн. Энд дээр бол нэг юм breaker маягийн үүссэн байдаг байхгүй юу. Гэхдээ энэ мангар томыг хідүүлээ анзаарч чаддаггүй. Энийг хүнчээр ингээд тэмдэглэждэг. Тэгээ ингээ харчингууд за breakerтэй gapтэй за энэ ч бол угаасаа ойролт хүнэл өгсөн. Энд ч норж амжаагүй анзаараагүй ч гэдэг юм уу те. Энэ доотлын gap-ын дээрээс орног ингээ хүлээсэн хүмүүс маань энэ хөдөлгөөнд алдчихсан шүү дээ. За тэгвэл за 5 дээр орж ирэх юм байна ингээ хараад байдаг. Гэтэл 1 минут ингээд нэгэн тусцсан юм чинь 5 дээр орж ирэхгүй тэр чиг тусчихдээ. Тэгээ би бол энэчнээс шууд gap-ын дээр орж ирэхээр дарахгүй. Яг нэг хариу үйлдэлийг харна шүү дээ. Тэгэхээр энэчнээс өсөөд байна уу, эвдэлэх гээд байна уу? Энэ 2 3 лаа харж байгаа л за үнэхээр доош орох нь дуусчээ гэж үзэл нэг энэ лааны төсгөл дээрээс шиг юм. А заримдаа бол те бүр хүлээж аваад энэ өсөлтийн лаг нь явуулчаад ингэж ч орсон болдог. Үнэхээр л stop нь мөн бол хамгийн сүүлдээс энэ лавыг эвдэлэхсгүй гээл яг энэ нэг 17 20 30 пипэн дээр эрсдлийн дүрмээ тааруулаад хамгийн гол нь 1 хэрцэн 2 юм уу 3 та арилжаанууд хийсэн байхад өсөөсөг ашигтай урт хугацаанд ашигтай гарчдаг юм. 7 оны төгсгөл хаяа нэг үнэхээр муу сармар байвал алтан та. Иймэрхүү хөдөлгөөн бас байна. Энэ нь жоох ойлгомжгүй. Яг энийг ойлгож уншия гэвэл те хаяа хийж чадлагүй фейлдээд энд бидний mitigation block-ыг үлдээгээд тэгээ энд тест яг гой цэвэрхэн 50% шалгаад уналт орж ирж байгаа гэдэг реакшныг хараад ч юм уу эсвэл бүр энэ доороос те за энэ ч нэс уналтын хандлаа даа гэдэг
юу юу. Sell дэгээд stop loss-оо high дээр. За энэ 40 pip арай биш ээ. За 38 pip гэх иймэрхүү тавиал. Тэгэл доош нь ихэрцэн ядаж 2-той ч юм уу 3-тай ч юм уу харчээ гэдэг. Ингэсгээд хараад хахад болдго юм да. Тэгэл жишээлбэл энэ дээр ч гэсэн liquidity low даваал тийшээ гараад ирдэг. Low high failure хийсэн, higher high хийсэн, failure руу орж ирээгүй, gap руу орж ирээгүй. Гэхдээ энд бид нарт break rule дэвчлээ. Хөр breaker-ээ шалгаж гин үү, шалгаж гин. Бая дарна. Хөрөөх чадвартай л ах хэрэгтэй тэл. Энд орно failure rule дэвчлээ, gap-тай байна. Заавал тийш ирнэ гэжэд л яг энэ хүн чинь шинээр breaker үсэж shift яг бүтэн ориг shift үсчих юм бол заавал ийш орж ирэх албагүй хэмжээнээс ингэж өсчдөг байхгүй. Тэгэхээр breaker-ийн доохон stop loss-оо тавьж агаад ойрхон high low дээр нь тавья. Тэгээд харж болно. За тэгэхээр ерөнхий өчигдөр 5 дахь болон өнөөдрийн үдсэн жилүүд дээрээс үндэслэх юм бол POI буюу point of interest гэж байгаа. Энэ дээр нэмэх нь point of interest нэмэх нь time of interest гэж байгаа. Энэ болохоор TOI гэсэн. Нойрын хаалтан дотор ч. Энэ хоёр хамгийн чухал нь байх нэ гэдгийг ойлгож. Чухал цагийн бүс дотор арилжаанд авах юм байна. Чухал цагийн бүс дотор үүссэн юм дээр хамгийн сүүлд нь нэмэгдээд price action буюу PA гэж байгаа. Price action дотор болохоор нөгөө хаалтан дотор саяны fair value үүсэж гинөө, breaker үүсэж гинөө, эсвэл mitigation үүсэж гинөө гэдгийг ингээ харж байна гэсэн. Энийг таад нэг screenshot хийгээд авчих юм бол яг энэ дарааллаар хэдүүлээ арилжаанд орно шүү заа. Эхний дугаарт сонирхлын бүс дээр ирсэн байх хэвээр. Хоёрдугаарт чухал цагийн бүс дээр ирсэн байх хэвээр. Гуравдугаарт ханш маань заавалчгүй нөгөө shift хөдөлгөөнөө ханшны бүтцээ хийх хэвээр. Тэгжиж бид нар энтрий хийх нэ. Энэ бол хамгийн наад захын шаардлага гэсэн үг ханшны бид нар тавьдаг. Энд дээрээс нэмэгдээд цаад окей энэ 3 болчихж байгаа бол цаад лог дээрээс үндэслээд тухайн өдөр арилжаанд орох байхгүй юу та. Энэ 3 бол гэхдээ өдөр болгон үүсдэг. Гэхдээ өдөр болгон үүслээгээд өдөр болгон ажилдаггүй байхгүй юу. Тэгээд манайхаа эрсдэл мөнгөний дүрмээ бариад явчихсан. Энэ бүр аим шиг аргаар л. За тэнгуү түрүүний ярьсан алгоритм чинь болохоор бид нар яриад байгаа те 1 цагийн лаг 60 шиг 1 минутын лаг бүтээж байгаа. Тэнгуү 1 минутын лаг чинь 60 шиг 1 секундын лаг үлдээж байгаа те. Унд яг энэ алгоритм болохоор яг бидний арилжж байгаа энэ концепцоор гэхдээ бүр яг энэ дойлын чартан дээр арилжж байгаа байхгүй. Бид нар тэрийг харж чадахгүй угаасаа. Тикрийн чартаар хараад чи яг тэр алгоритмын төвшөнд цагийг хурдтай арилжаанд орч чадахгүй. Тийм учраас хамгийн багадаа бид 1 минутыг хардаг. Тэгээд яг энэ smart money-ийн концепц нь ерөнхийдөө яг тухайн алгоритмын одоо тэр бүтцийн хөдөлгөөнтэй яг дөхөж очдог байна л гэж ойлгож байна. Тэгээ энийг ойлгоцсон байхад өдөржингөө та чарт хараад өөрийгөө зовоод авахгүй нэгдүгээр. Хоёрдугаар нэг амартай stop loss-оо те одоо эндээс магадгүй нэг хөдөлгөөн дээр те high low high ингээд энэ дээр нэг sell арилжаанд орчлоо гэхэд унах ёстой гэд үнэхээр таамгийн чи эсрэг яваад хахад ингээд дэшээ гарч ирчээд хахад хэдүүлээ stop loss-оо зөөгөөд авахгүй нь шүү дээ. Үнэхээр л энэ high өвдөрчих юм бол за миний таам худлаан байна гэд хайчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд хүмүүс чинь нөгөө алдагдлал руу төхөөд ирэхээр л давхар эсэлээ зөөгөөл эсвэл бүр хамгийн аимшигтай нэмж оролт хийгээл ингээд зөөгөөл аваад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нь бол ингээд автоматар хасагдчихна гэсэн. Тэгэхээр бид нарт нөгөө сэтгэл зүйд ч тогтмол одоо нөгөө доктортой ярилцах нөхцлүүд мань бүрдчихдэг. SMC-ийн хамгийн гоё нь энэ. Тэгэхгүй бусад арилжааны арга барилууд чинь тэгээд яг тэ одоо ингээд нэг тренд лайн
үүсчихдээ штэ. Энд доор нэг юм тренд лайн зурчдаг. Энэчнээс үсэх ёстой гэж байтал энэ маань эвдэрчдэг те. Хүмүүс энэ цаа байтай байждаг. Байтай байждаг. Эсэл болдог. Ардаас нь за breakout болчлоо гэд энэчнээс нь sell нэгээд sell харилцаанд ордог. Гэтэл яасан байх нь нөгөөх нь эргээ дэшээ гараад ирдэг. Тэнгууд энэ бол өмнө нэг иймэрхүү хавцаа stop lossтай байсан бол энэ хаяг эвдэл гэл ингээл зөөгөөлэн зөөсөр байгаа энэ дээр ирээд мангар том алдагдлаа. Үнэхээр ажиллаж байгаа тохиолдлууд нь те үнэхээр ингээд ретесттэй хийгээд ундаг. Гэхдээ энэ ундалтын хэдүүлээ харах юм бол ялхаа ахгүй нөгөө л SMC-гэр бид нар shift-ээ хийцэн. Үнэхээр чухал цагийн бүс дээр ирээд бүх юмуд нь таарсан байж азан таарад энэ breaker дээрээс унтсан оролтууд л байдаг байхгүй. Нөгөө л нөгөө Quasimodo гост. Нөгөө л нэг head and shoulders мөртлөх хөмөр. Нөгөө л нэг аяган паттерн шиг юм уу те. Дандаа эднэр чинь эцсийн үр дүн дээрээ lock-оор тайлбарлагддаг юм. ICD дээр яг энэ SMC-гэр lock-оор тайлбарлагдаад ороод ирдэг. Тэгмээд яг тэр Michael Adelsны 22 оны контент дээр ярьж байгаа зүйл нь тухайн үед нөхрийг одоо те за ICD чинь худлаа өөр арга барилуудыг копицсан гэж яриад байдаг. Гэтэл хинц яг энэ SMC концепт шиг яг тэр ICT гэдэг Michael гэдэг нөхөр шиг өөрсдийнхөө арга барилыг яг ийм наривчсан логикийн төвшөнд тайлбарлаж чаддаг. За тэнгууд хэдүүлгийнхэн саяны үдсэн IPTA-гийн одоо энэ fair value breaker эднэр маань жоохон гүнзгийрч орно. Гүнзгийрч орохдоо та хуваарлага ороод харах юм бол Fibonacci ба OTX хичээл байгаа. Энэ fair value gap order block mitigation block гэсэн одоо энэ маргааш 2 дахь 3 дахь орох хичээлийг би ер нь бол нийлүүлнэ гэж бодож байгаа юм. Нийлүүлээд нэг орох гэж байгаа. Энэ дээр яг ямар үед gap-ууд маань гоё ажиллаад, ямар үед breaker-ууд маань гоё ажиллаад, ямар үедээ breaker нь ингээд хальт төрчээд өсөөд, ямар үед бүр бүтэн gap-аа нөхөд байгаа юм ч гэдэг юм уу те. Жохон ойлгомжгүй нэг үед байдаг да. Одоо жишээлбэл энд нэг уналтын gap-ын дээрээс дөнгөж нэг хүрхээ алдаал унтсан заримдаа бол те бүр ингээд бүтэн биеэрээ орж ирчээл жишээлбэл энэ шүү дээ. Бүтэн биеэрээ орж ирчээл энэ дээрээс өссөн ч гэдэг юм уу те. Янз бүрийн хөдөлгөөнүүд байгаад байгаа шүү дээ. Эднэр дээр жоохон дүн шинжилгээд сурна гэсэн. Яг ямар нөхцөл байдал дээр арилжаанд орох вэ гэдэг юм уу те. Тэгээд дараагийн хөдөлгөөнүүд дээр хэдүүлээ улам сайн болоод байгаа дэрэн да. За миний хувьд өнөөдрийн гэрээний даалгавар байгаа. Энэ өнөөдрийн гэрээний даалгавар дээр та хэд Nasdaq байна уу, алт байна уу те дуртай хослолоо сонгоод та хэд бүгдээрийн чинь одоо энэ trading premium бас байхгүй шүү дээ мэдээж ойлгомжтой. Тэр зүгээр ингээд өнгөрсөн чартан дээрээс би мэдээлэл цуглуулах гэж байгаа. Яг те өнөөдрийн түрүүний заасан нөгөө 3 зүйлс дээр тулгуурлаад чухал одоо нэг том цагийн gap дээр ч гэдэг юм уу орж ирсэн үү? Том цагийн gap дээр орж ирсэн бол тэр дотроо ямар нэгэн чухал high low-д аваад доошоогоо бидний хүсээд байгаа энэ хөдөлгөөн хийгдсэн байна уу ч гэдэг юм уу те. Нэг тийм 3 ширхэг жишээ өөртөө компьютертэй бол компьютер дээр уцтай олцсон дээр скриншот хийгээд гоё н өөртөөхөө чатан дээр оруулаарай за. Яг огт хийсэнгүүгээ би нөхөн ярихгүй л те. Зур таадаг баттгах дасгал болох гэж хэлж байгаа. Тэр нь өөрснөө чинь маш хэрэгтэй. Зүгээр нэг сонсоод өнгөрөх биш, зүгээр нэг хараад өнгөрөх биш. Яг өөрөө давхар чартан дээрээсээ өөрөө нүдэрээ ингээд за энэ хүн ингэж хэлжсэн даа гэд хайгаад явах юм бол дараа нь хэрэг болдог. Тэгэхээр нэг тиймэрхүү жишээнүүдээс өөртөө олж хараарай за. Яг нэг хайлаа авчаал доошоогоо shift хийсэн ч гэдэг юм уу. Яг нэг гой хөдөлгөөний зураглалууд байдаг шүү дээ. Бурыг л хатаална. Тэгээд одоо 9 болж байгаа юм чинь маркет нэгт хүртэл хэдүүлээ 30 минут амарч агаад тэгээд доотлохоо лав ярилцаар байгаа даа.